танилцахад хүртэл энэ чамд хэрэгтэй хүн. Энэ тим албан тушаалтан би ийм юм аяйгуу дург. Ийм аяйгуу тэр ямар хамаатай. Тэр зүгээр ажиллаа л хийж байгаа юм. Хатан зэрэг ажиллаа хийж, чи гоё ажиллаа хийж, би ажиллаа хийж. Сайхан мэдтэй ус тэг хэрэгтэй гэж битгий найзлаа. Мөн чанарыг олж найзлаа хүмүүстэй. Тэгвэл одоо ингээд одоо хүмүүс бол одоо энэ нэг юм сэтгэхүү, энэ нэг юугээрсээ болоод нэг хүмүүс одоо бие нэг ашиг сонирхол маягтай хараад байгаа юм шиг мэдрэмж төрөдөг баг. Би нэг алагчлаад одоо алагчлаа. Тэр чинь хамгийн муухай зам баг. Хүнлэл хүн. Тэр чанарт би аяйгуу дурх. Хамгийн гол нь одоо энэ хүний хорвоо төрсэн хүмүүс одоо нэг бие нэг алагчлаад яах вэ? Бие нэг баян ядуугаар ялгаад яах вэ? Сонсогч та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Онцгой нэгэн дуу болоо мэдрэмжийг хуваалцахыг зорддог Хөх тэнгэр подкаст маань энэ удаа бас зочдтой эхэлж байна. За дуучин бичүү болон Highstar Production-ы захирал хөтлөгч Хатан Зориг нар манай зочноор хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бас тоглолтын мэдээтэй уран бүтээлийн бас ол замхтай уулзж байна. Тэгээд хэр сайхан аварж байна вэ? Одоо стил мэдрэмжийн тухай асуугаад яриагаа эхлүүлээ л да. Маш баярлалаа. За тэгээд Монголын номер 1 монголчуудтайгаа үргэлж хамт байдаг Монголын радиогийн дэргэдэх Хөх тэнгэр радио станц гэж хүүхэд байхасаа сонсдог байлаа. За энэ сайхан радио станцын бас нэг хөтөлбөр болох одоо Хөх тэнгэр подкастт одоо өргөдөж оролцож байгаа да. Чин сэтгэлээсээ баяртай байна. За хүүхэд наснда бол Хөх тэнгэр радио станцын боломж гэж нэвтрүүдийг 12:10 минутыг яг тэр минутыг бүр малын бэлчээр дээр байхдаа цаг минут тоолж хүлээдэг ийм л хүү байлаа. Яг тэр тухайн үеийн орчин цагийн тэр дуу хоорууд яг тэр юугаар л явдаг. Одооний FM гэсэн үг л дээ. Хөдөөгөр бол FM. Яг л жинхэнэ гой шин соргог мэдээлүүд яг хамгийн дөрөвд авдаг. Би өөрөө нэг орчин цагийн урлагт их дуртай. Хүүхэд байхасаа л ерөөсөй яагаад ч юм нэг л тэршээл ингээд зүглээд идэг байсан юм. Тийм хүүхэд байсан. Тэгээд тэр мэдрэмжийг авахын тулд Монголын радиогийн боломж нэвтрүүлэг хүлээдэг байлаа. Тэгээд энэ нэвтрүүлгээр бас тэр цэм одоо Хөх тэнгэр радио станц Хөх тэнгэр одоо подкасттаас өргөдөж оролцож байгаа да. Чин сэтгэлээсээ баяртай байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт морин жил энэ жил сайхан морин жил гарлаа. Угаасаа энэ жил маш гоё хиймэрл ундаа өөдөө бодсон сансан бүх зүйл маань бүтнэ гэж бодож урагшаа харж сэтгэл өөдрөг сайхан тоглолтын ажил руугаа дайраад орсон. 2026 оны 4 сарын 4-ний өдөр дуулж уран бүтээл тойргож ард түмэндээ одоо өөрийн уран бүтээлээ хүргэсний 22 жилийн ой тохиолж байгаа. Тэгээд энэ өдөр сайхан уран бүтээлүүдийг одоо сайхан уран бүтээлүүдийн гаргасан тэр он жилүүдэд дурсаж сайхан тоглолтыг бас нийт сонсогч фэнүүдтэй өргөн барья гэж зорж ажиллаж байна. За тэгээд сайхан дүүтэйгээ хамтраад одоо энэ тоглолтын ажил руу бол ханцуу шамлаа орсоо. Тоглолтын үед бол мэдээж одоо төгсөн байгаа учраас бас зохион байгуулалтын ажлаас ахуулаад маш олон зүйлүүд давцж байгаа. Энэ бас энэ ачааллыг бас процессыг бас хэдүүлээ яриа л да. Ер нь одоо мэдээж тоглолтууд бол миний анзаарснаар ковидоос хойшоогоо бүр улам илүү их идэвхжээд хүмүүс ч гэсэн яг сонсох яг нөгөө нэг өөрийнхөө тэр нэг юм сэтгэл мэдрэмжэнд байдаг тэр хит дуунуудыг сонсч баярлах хэрэгцээ бүр илүү нэмэгдээд байгаа юм болов уу гэж анзаарагдаад байна л та. Одоо амар гой тоглолтууд явагдаж байна вэ? Бид нар бүр одоо ийм байд юм байна. Өсвөр наснд сонссон дуу хамгийн гой нандин тэр нөгөө нэг хүүхэд насны тэр амьдралын эсвэл одоо тэр тий одоо таны хувьд бол яг нөгөө жинхэнэ одоо яг нөгөө хайрын дуунуудыг бол та бол яг бүтээдэн штэ. Тэгэхээр яг тэр бүх нандин дурсамжийг өгөх гэж байна гэж ойлгож болох уу? Ямар онцлогтой тоглолт болж байна гэж ойлгох вэ? Тэгэлгүй яах вэ? Дуучин бичүү гэдэг хүнийг бол Монголын ард түмэн бол маш сайн мэднэ. Хайрын дууны хан хүүч гэж нэрлэгдэж явж исэн маш олон гоё хит маш сайхан уран бүтээлүүд байгаа. Тэр болгоныг үзэгч фэнүүдэд нь хүргэе. Нэг орой аль болох одоо маш гайхамшигтай юм хайрын ертөнцөөр аялсан дуучин бичүүгийн одоо тоглолтын нэр маань хүртэл Бичүү and Friends хайрын аялал гэж. Энэ хүн маань 22 жил хайраар аялсан байна. Аав ээжийн хайр, за мөн одоо хайр сэтгэлийн хайр, найз нөхдийн хайр гэдэг. Бүхэл одоо уран бүтээлүүд нь хайрын сэдвтэй байдаг учраас нэрээ хүртэл одоо бид хайрын аялал гэж нэрлэсэн байгаа байхгүй. Тийм болохоор тэр өдөш ирсэн хүмүүс маань өөрөөр хэлбэл дуучин Бичүүгийн ертөнц, Бичүүгийн хайрын тэр аяллыг одоо мэдэрнэ л гэсэн одоо утга агуулгатай явагдаж байна да. Хэдэн дуу дуулагдах вэ? Яг за зөвхөн одоо өөрөө тий дуучин Бичүү маань ах маань бол 25 дуу жишээлх юм бол болж байна. За энэ нь бас амьд хөгжимтэй. За мөн дээрээс нь сүүлийн он жилүүдэд гаргасан ритмлэг, цоглог, гой дуунуудтай болгоо фонограмтай ингээд хүмүүстэйгээ гой дөргиж, бүжиглэж
ийм одоо зохион байгуулалттай хийгдэж байгаа. За мөн дээрээс нь тоглолтод одоо нэг анзаарсан бол бичүү гэдэг үг уус тийм бичүү and friends өөрөөр хэлбэл дуучин бичүүгийн найзууд болон одоо дүүнэр ах нар эгч нар гэдэг эргэн тойрны хүрээлэлд байгаа уран бүтээлчд бас хүрэлцэн ирж бас ая дугуур гэж хамтдаа сайхан нэг үчиг өнгөрүүлэх ийм онцлогтой тоглолт болж байгаа. Дуучин бичдээс асуулт байна л да. 22 жилийн өмнөх бичүү гэдэг одоо энэ артист дууран бүтээлдээ яг ингэж орж эхэлсэн байна шүү дээ. Тэр үед яг ямар хамтлагийн сонсогч байв? Ямар дуунууд сонсдог байв? Мэдээж дуучин болгонд нэг зүрхний хит айдал дуучин байдаг тийм ээ. Таны үед. За ер нь бол хүүхэд байхаас ахуулаад одоо орчин цагийн урлагт бол ёстой зүрх сэтгэлээ өгсөн тийм дуртай дурлаж одоо үнэхээр сонсдог, хүлээдэг. Одоо шинэ уран бүтээл хаана гарч иж тэрийг л олж сонсох гэж хичээдэг ийм л хүүхэд байсан. Хүүхэд байхаас л дуулж эхэлсэн. Тэмцээн уралдаанд оролж исэн, нутаг орноо төлөөлж Орос улбаны ус хүртэл оролцож, тэмцээнд оролцож хүртэл шалгарч, байранд оролцож ингэж явсан юм хүүхэд. Багаасаа Чингис хааны хамтлагийн жаргал сайхан гэж одоо Монголын ардын жижигчин энэ агуу хүнийг бол одоо шүтэж хүндэлж одоо тий биширч өөрийнхөө одоо шүтэнэ болгож ингэж явдаг байлаа. Мөн Камертон хамтлагийн одоо Болд Камертон хамтлагийн дуунуудыг бол тэсэн ядан хүлээдэг, сонсдог байлаа. Ер нь өөрөөсөө дээд үеийн одоо уран бүтээлчдийн одоо сайхан манай тухайн үеийн одоо уран бүтээлчдийн чанар чансаа бол гайхамшигтай байсан л да. Мэргэжлийн төвшөнд хамгийн гол чанартай аялгуулаг, үг, философи болгон дээр ажилладаг ийм уран бүтээлд гардаг байсан санагддаг. Тэгээ яг тэр бүгд дээр бидний амьдралд дурсамж болж үлддэг болохоор өөрөө ч гэсэн яг тэрнээс улбаалаад аль болох нэг зөвхөн хоног өдөр арга заасан одоо тийм хүнийсээ анхааралд орох гэсэн тийм уран бүтээлд хий биш чанартай мэргэжлийн гармонлог аялгуулаг шүлэг одоо чинь мутган дээр хүртэл будаг гөрүүлийн амт ахиж би дурламааргүй байна би чамд шамаагласаар инхрийлмээр зоргол нүдэн гэх мэтлэн данаа тийм үгэн дотор үг байсан ер нь нэг жоохон тийм нэг хүнд нэг юм хэлсэн мессежүүд нь гэсэн үлдэстэй байгаасаа гэдэг утгатай тийм дуунууд их ажиллаж гаргадаг. Нийтдээ бараг 70 гаруй дуу хийсэн байт юм байна. За тэгээ хүмүүстэй хамтсан 10 уран бүтээл хийсэн байт юм байна. За энэ уран бүтээлүүдээс сонгож шилээл одоо энэ тоглолт бол болно. Тэгээд бол би ерөөсөө л одоогоороо хүртэл тэр хүндэлж явдаг уран бүтээлчүүдтэйгээ хүндлээл одоо тэр бүгдээс үлгэр жишээ аваад ингээд явдаг. Тэд нар маань ч гэсэн энэ тоглолтын дээр орох бас тэгээ тоглолт хүлээд бүр гоё сюрпрайзууд бол маш их байгаа. За сая одоо хэдхэн хоногийн өмнө сайхан ээжтэй зориулж нэг сайхан дуу гаргалаа. Эмэгтэйчдийн байр зориулж дараа нь бас Бичүү and Friends хит попур цацагдлаа. Энэ тоглолт дуунд оролцож байгаа бүх уран бүтээлчд оролцсон. За ер нь бол их л одоо санаанд бас сайхан уран бүтээлчд оролцсон. Ер нь тэгээд зөвхөн бичүүд дуулаад байх биш. Бичүүдтэй хамтдаа ер нь гоё дахиад нэг үе явна л гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо ингээд ямар хөө байдлаар харуулж болох уу. Тэгээд нэг бодлын тийм хүмүүст л үзүүштэй, харуулжтай, дурсамжтай, уянгалсан, эм оруулсан, бүжгэлсэн, тойргсон гайхалтай үйлчлэл байх болов уу гэж бодож байна. Будаггүй уруулын дуугаа сая хэллээ шүү дээ. Би яг өглөө өндөр ярьсан дарахын хүн сонсоод байжсан байхгүй. Шүлэг нь ямар гоё юм бэ? Тий. Яг би яг тухайн дуу цацагдж явах үед яг л өсвөр насндаа яг сонсоол амар гоё нэг юм уянгалаг гоё дуу гэдэг. Яг миний ингээд ам дотор байдаг дуу байхгүй. Тэгсэр өнөөдөр ингээд өглөө анзаарсан чинь яг тэр нэг юм шүлгээрээ нэг юм зураглал үүсч. Нэг тийм гоё нэг юм томоогүй нэг юм охин. Шүлэгний тухай, ер нь дууны тухай яриа л да. Маш гоё. Ягаад энэ дууг анх гаргахад нөгөө тухайн залуучууд утгыг нь ойлгохгүй одоо эмэгтэй хүмүүс уруулаа буддаг, эрэгтэй хүмүүс уруулаа буддаггүй гэдэг хөнгөн мааз явуулаад одоо нэг ёсонд намайг жоохон тийм ижил хүсдэм маягийн дуу хийлээ гэж хоолоддог гэсэн байхгүй юу? Буддаггүй уруулын амт гэхлээр тэгж ойлгогдоод ингээд тэгвэл тэр чинь яг цаад утгаар бол буддаггүй уруулын амт гэдэг чинь гинэн цагаан, анхны хайр, анхны үерхэл, масан туршдаа мартдахгүй тэр дурсамж гэсэн утгатай ийм үг байгаа байхгүй юу? Тэгээ энэ чинь лав дорж гэж Дорноговын залуу бичиж манай Соёнбоо гэж алдартай яруу наригч байгаа шүү дээ. Энэ хоёр маань шүлгийг бичсэн, үг болгон дээр ажилласан, аялгауг нь Батуйг гэж агуу одоо хөгжийн зохиолч аян бичсэн ийм дуу. Хамгийн анх намайг соёл урлагийн сургуульд байж байгаа хугацаанд хөгжийн зохиолч Балхчийн дуу хэн сайн дуудлахгүй тэмцээнд ороод яг шалгараад ингээ тэмцээний ард дээр надад өрөөндө дуудаж оруулж чамд яг л энэ дуу зохино гэж анх сонсгож ирсэн ийм дуу байгаа. Энэ дууг булгацалдсан асар олон уран бүтээлчд байдаг. Тэгсэн мөртлөө тэр дундаас надыг сонгоод өгнө гэдэг бол өөрөө цохоод өгсөн байна шүү дээ. Цохоод өгсөн. Ерөөсөө одоо тухайн алдартай дуустууд хүртэл алдартай хамтлагууд хүртэл авах гэж ирсэн байлээ. Одоо ингээд сонсгоод ингээд бид нар дуулна гэж яатал. Энэ бол яг энэ залуу тохирох дуугамаа гэж үгүй юм байна. Үгүй юм байна. Тэгээд ингээд өгсөн юм байна лээ. Тэр сүүлд нь сонсгоод.
Тэгээд яг одоо нэг дуу эзнээ олно. Эсвэл юу гэдэг юм бэ цаанаас хувь тохиол. Тэгээд ингээд энэ сайхан дуу уран бүтээл гараа цацагдсан. Явн чангарсан. Хүн болгон сүүлдээ гитар олон жилийн дараа гитартаа тоглодог. Одоо хүртэл 22 3 жил болж байна те. Хүмүүс дуулаад явж идэг. Энд нь дуулахад аягүй гоё хүлээж авдаг. Ийм гайхалтай уран бүтээл нэрийн утас болсон юм уран бүтээл болж чадсан. Энэ дуу зүгээр огт сонсож байгаа хүн сонсоход хүртэл тийм над ямар нэг юм сэн ойрхон дуу гэд хэлжээ. Тэгэж ч одоо яг залуу үе зинзи минзийнхэн бол ойлгохгүй шүү дээ. Миний хажуу сонсч байсан яг тэгс. Тэгээ би за. Угаасаа л нөгөө нэг тийм амин чанартай дуучин нөгөө ямар ч үеийн аль ч цаг үеийн хүнд ингээд цаанаа нэг ойрхон юм шиг нэг сонсч ийсэн юм шиг эсэрнэ нэг юм гой санагдаад нэг юм мэдрэмж нь байгаад идэг шүү нэг юм дууны нэг мөн чанар нэг юм уу. Таны хувьд дуу бүтээхтэй уран бүтээлч юм ба штэ. Эхлээд аялгауг сонгож байна уу? Эсвэл үнэхээр гой шүлэг. Ерөөсө хамгийн түрүү шүлэг. Шүл ер нь бол хөгжийн зохиолч нар ер нь одоо чинь 10 цаг гэдэг хүнтэй би маш олон жил хамтарч ажиллаж байгаа. Одоо нэг бүх хийд дуунууд маань бараг тэр үнээс гарсан. Хамгийн түрүү шүлгээ аваад ирлэгдэг. Шүлэгний утга. Шүлэг байж хаад сайн шүлэг бол аяа өөрөө аваад ирдэг юм аа. Аян дээр хийлгэж үдсэн. Гой аялгуун дээр хийсэн ч тэр мэдрэмжийг тэр яруу нарч олж авах хэцүү байт юм бэл. Яг өөрийнхөө яг зүрхтэлээр ингэ шүлгээ хийцэн тэрэн дээр чинь аялгуу аянд хөтлөгдөд ороод ирдэг юм л. Хөтлөгдөд. Одоо энэ будаггүй уруулын хамт гэдэг үг өөрөө ингээд аяа аваад ирдэг ч гэдэг юм тийм хөтлөөд аваад ирдэг. Тэр мэдрэмж одоо гэхдээ хүн болгонд ямар зүрх хийдэг байх. Энэ уран бүтээлчдээс л асууад хүн болгоо өөр мэдрэмжээр л яаж байгаа тайлбарж байгаа тийм. Таны хувьд л одоо яг шүлэг болон тэр хамгийн түрүү шүлэг агуулга байгаа даа шүү дээ. Агуулга. Ерөөс тэрийг яадаг. Тэгээд би энэ дууг хүртэл дөнгөж гаргацсан дараа бүр манай шинэ үеийн боо яах хүртэл жүжигийнхаа дууг болгож нэрлэе гэж хүртэл ярьж ялаа шүү дээ. Одоо энэ бол нэг нэр нь өөрөө тийм цаанаа гоё гүн утгатай тий будаггүй л хамт гэж нэг цаана яг ухаж ойлгол их хүмүүс бол энгийн ойлгож байгаа хүмүүс бол шоолох инех байсан боловч яг цаагаар утгыг ойлгоод эхлэн гоо оо ямар гоё утгатай хэлсэн юм бэ цаана тий гэдэг шиг тэгэхээр юм шүлгэн дээр бол маш их ашиг бодлогч ажилладаг. Надаас одоо ингээд сонсогч надаас таны хамгийн хит дуу гэж асуувал би бол ахиж би дурламааргүй байна гэдэг дууг би хэлэх гээд байна л да. Миний л хувьд шүү. За. Үнэхээр бүх юмар явсан тий. Бүх одоо тэр айхтар хит болсон л. Мэдгүй би бол бүр ингээд яг таны одоо өөр дуунуудад дуртай ч гэсэн би бол тэр дуунаас ингээд хөөх ямар их явд юм бэ. Залхмаар юм би тий ер нь бол би бол яг тухайн үедээ бүр ингээд хөөх ч одоо өөр дуу байдгүй юм шиг л явсан шүү. Тэгсэн. Тэгээд би хэлж шít 70 80 дуу ийсэн. Тэгээд тэр болгоныг мэдээ чанартай юм гэж хичээсэн. Маш их хичээсэн. Өөрийн бүхнээ чамаа гэсээр өчнөө л олон гойгоо дунд хийсэн. Тэгээд ахиж дурламааргүй гэдэг энэ дуу бол хүний хайр гэдэг бол үгүйс айгүй эмзэг асуудал юм байна л да. Сэдв өөрөө. Тэр цэма эмзэг хайрын сэдв бол бүр хэцүү асуудал. Хүний амьдралд бол уналт, босолт, уралдалт, өсөлт тэ одоо биендээ гомдох, туйных, мартаж санах, салж нийлэх өчнөө асуудал байд юм байна. Яг тэр нэг юм цэг дээр яг таарсан дуу юм шиг. Намар цаг эморлийн үед ч юм уу тийм маа гараал тавьсан баг тэгэл ерөөсөө аимшигтай юу ач гисэн. Тэр ч бүр 2 3 намар тарьсан. Тэр явсан. Тэгээд байна түүнээс би өчнөө хань нулимс мэн бороо мэдурсаа гэдэг аягүй олон юм бас бүтэлтэй би сайн хэллээ шүү дээ. Асар олон дуунууд уран бүтээлүүд хийсэн. Тэгсэн мөртлөө энэ дууг ямарваа нэг тоглолтноор би одоо хүртэл ороод дуулахад урд нь би өчнөө гоё дуунуудаа дуулаад заавал төгсгөлд нь ахиж дуулмаар нэг заавал дуулуулж иж хүмүүс алт. Санаа намар. Тэрийг дуулахгүй бол тэгээд дутуу яачихсан юм шиг л одоо дутуу орчихсан тийм юм шиг л болоод байдаг. Тэгэхээр энэ тийм өөрөө тийм айхтар хүчтэй. Тэгээд үг болгоно нь анханасаа бас манай учрал одоо улсын хурлын дарга шүү дээ. Учрал над шүлгийн биччихсэн. Тэгээд өөрөө юм ахиж би дурламааргүй гэдэг шүлэг анханад санал болгосон. Тэгээд энэ нь бол нэр нь ч хүртэл аимштай хүнд санаж эхэлсэн. Баа юу вэ? Ахиж би дурламаа наа чи ямар аим цөхөрцөн ямар аимэр үгүй. Чи ийм шүлэг надад чи хүний амьдралд энэ байтугай юм байгаа. Энэ бол бодит үнэн шүү. Тэгээд энийг чи яг ингээд дуулахад яг мэдрээж дуулах юм бол энэ бол хүмүүсийн зүрх сэтгэл рүү нэвт орно. Тэр нэг үг гэснэ яг энэ учрал гэснэ Тимон гэсэн байдаг тийм. Тухайд ч бас яг тэгвэл Тимон байсан шүү дээ. Тэгэл Тимон. Тэгээ Тимонороо битэрч адилхан нэг студид хоёлоо хоолой бичүүлгээ хийж яла. Нэг студид дотор хоёлоо яг CD-гээ хоёлоо ээлжлээд ингээд оруулаад одоо 17 цагт учрал бишгэнд орж явахад би 19 цагт ордог ч гэдэг юм уу 20 цаг ч юм уу ингээд байдаг. Хоёлоо уулзлаараа биенийхээ дуунуудыг сонсч эн чинь гоё тийм байна, тэр чинь тийм байна гэж ярьдаг байсан.
Тэгснэ би надад нэг л супер хит дуу хэрэгтэй байна. Миний цомог аяг гоё болж байна. Гэхдээ нэг л тийм дуу хэрэгтэй байна гэдээ ярьж суужсэн чинь надад гоё шүлэг баг шүү дээ. Оо ямар шүлэг гэдэг. Ахиж би дурламааргүй байна гэдэг. Надад аим хүн санагдсан. Юу ямар аим юу. Тэгээ надад яг тэгж хэлэнгууд саяхан ойлголтыг хэлэнгууд нь за би аваад ирэл дээ энэ тэргээ. Тэгээ би марг мартцсан. Маргааш нөгөөд нь хийж унлаа тэгсэн чил шүлгээ бариад ирсэн. Маа. Уншсан чинь зүрхний л өгшил түг зохлон гэл амар үхтэйсэн. Тэгвэл шууд аранзах өрөөнд ороод аранзах ийм шүлэг байна. Энэ гоё дуу байвал яах гэсэн чинь. Харж суужснаа. Чимээгүй байжснаа. Сайн шүлгэнд аяа өөрөө ороод ирдгийг байж чи гэдэг. Тэгээ энэ дуу бүтчихсэн. Нэг юм. Яг одоо бичиг ахын дуунууд чинь нэг тэгдэж штэ. Та бол ингэж нэг юм тэг санагддаг байхгүй нэг юм. Хашгирч дуулдаг юм шиг те. Хүнд ингээ мэдрэмжийг ингэж өөрөөсөө ингэж цацаж дуулдаг. Би бол таныг аргадаж дуулдаг дуу чинь гэж бол би бол боддгоо. Тэгээд энэ ийм сэтгэлийн хүч, энэ эрч хүч яг хаанаас гараад ирвэ? Хүүхэд байхасаа л байв уу? Эсвэл энэ яг уран бүтээлч болъё гэсэн тэр шийдвэрээс ингэж хөгжүүлж явсаар ирсээр байгаа энэ мэдрэмж үү? За бас их сонирхолтой асуулт байна шүү. Би хүүхэд байхасаа их за яг би сая хэлсэн цэцэлэгтэй байхасаа их дуулж эхэлж ялаа. Миний аав намайг хөтөлж яваач. Бүр ерөөлч магтаалч болгоно гэж яваач. Одоо алдартай ерөөлч магтаалч хүнд шавьруулж ил. Тэгээ би бол Монголын одоо язгуур урлагаар явах нь шүү дээ. Бүр тийм байсан. Тэгээ хөөмөч ерөөлч магтаалч болох байлаа. Тэгсэн мөртөө орчин цагийн урлаг дуртай багасаа бүжгэлж дуулдаг. Ёстой тайзнэр тогтохгүй. Ингээд тайзаас буугаад гүгээд ингээд яваад тогтдог. Ерөөсөө ийм л хөвгт байсан. Цаг хугацааны хичээл жоохон одоо мэрэгжлийн болоод гэх юм уу сургуультанд сураад сайхан багш нарт заалгаад сураад за үг болгоно дикц болгоно ингэж хэлэх хэрэгтэй байна саад сурдаг байлаа. Тэгээд одоо явах тусмаа одоо гэдэг уран бүтээлтэй ингээ орох тусмаа гэх юм одоо улам л хүмүүс тийм нэг ингээд юмаа илэрхийлмээр улам ингээд бүр ингээ зүрх сэтгэлээ тэр ингээ би ингээд амьдрал дээр бол тийм айхтар өнгөрөө юм биш шүү дээ. Тайзан дээр хахлал бүр ингээд юу н хатгадгийн юм байл одоо ингээд цаанаасаа ингээ те ингээд их юм үг болгоно хүмүүст хэлмээ санагдаад ингээд чиний сая хэлдгэр ингээд хашгирч марч юм шиг заримдаа те. Тэгвэл бичлэгэн дээр бол тийм байхгүй шүү дээ. Бид 10 хүн л дуулдаг болж. Яг ингээд тайзан дээр бол ингээд бүх юм ингээд яамар санагддаг. Тэгээ энэ бол цаанаасаа тийм одоо тийм дуу уран бүтээлээсээ хүмүүст өгж байгаа мессеж юм болоо да. Тэ бас гаргаж байгаа илэрхийлэмж. Миний одоо зүрх сэтгэлийн илэрхийлэмж. Бас уран бүтээлчдийн нөлөөлөл бас байж болох юм. Сайхан зааж одоо ингэж хэлсэн. Олон уран бүтээлчтэй тий нөлөөлөл. Гэтэл ер нь таат харизм маань өөрөө юм нэг ер нь л юм зүгээр ингээд дуулах биш ингээд бүр ингээд бүх юм ал хүнд өгмөр цацаж цалигаж тий ерөөсө цацаж ингээд цалигж л одоо зүгээр л нэг дуулаад байх биш ингээд ийм ирч хүч хүмүүст өгмөр л тийм мэдрэмжийг санагддаг. Таны одоо ингээл дуулж байгаа л усгээ хэлвэл таны нүдэнд ус харагддаг болоо гэж боддог байгаа байхгүй юу би. Гэхдээ ер нь зарим одоо жишээ нь ээжийн тухай дуугаа ч юм уу зарим аавын тухай дуугаа дуулахад ингээд бүр өөрөө огшдгийг штэ. Ингээд одоо юу гэдэг ингээд цаанаасаа ингээд бүр ингээд танаа намайг ойлгож ийн үгүй мэрч юм шиг тийм мэдрэмж сайн гардаг шүү дээ. Тэгээ цаанаасаа л тэгдэг. Яг амьдрал дээрх бичүү бол арай даруй төлөв гэж штэ. Яг одоо таны бол жинхэнэ нэр чинь бичүү байгаа шүү дээ. Тайзан дээр байгаа бичүү, амьдрал дээрх бичүү хоёр ер нь хоорондоо ер нь хэр зөрчилдөг вэ? Гэтэл амьдралд бол яг сайхан гэрийн сайхан эцэг аав хүн тэгээ амьдралаа бас үр хөвгтүүдээ гэр бүлээ бас нэг хүний дайтай сайхан авчихсан гэдэг сайхан сургачихсан сайхан боловсралтай болгочихсан өргөдүүдээ хайны жилдээ сайхан хайн байх гэсэн гэж бодож ингэж явдаг адилхан л жирийн л. За нэг тийм амьдрал дээр одоо юу гэдэг юм да ингээд идэг тийм төрлийн хүн биш шүү дээ. Ер нь даруйхан тэгэл юм ажаал ингээд явж идэг юм тийм хүн. Одоо уран бүтээл дээр бол шал өөр ертөнц болголох хэрэгтэй тийм. Нэг тайзан дээр гарахад нэг бас нэг тэр химнэлийг мэдрэх те үг месопо илэрхийлэх бас одоо хөтлөгч нар хүртэл нэг юм фанфарай сонсохоор ингээд нэг юм те мор ингээд уралдаан төгөхлөр ингээд гээжтэй тэр шиг л байхгүй ер нь л тэр яг нэг уран бүтээлч хүмүүсийн өөрсдийн ер байх ёстой чанар байх гэж боддог. Манай багш ингэж ярьдаг байсан. Чи урлагийн хүн болох гэж байгаа бол даруй төлөв байх юм чаваас олигтой юм гарахгүй. Хөгжилтэй бай. Юмаа мэдэр, аялуугаа мэдэр, үгээ мэдэр. Тэгээ тэрийг цацаа цалгаатай бай. Тэгц тусмаа чи илүү хөгжиж дэвшиж сайн уран бүтээлч болно. Тэгвэл чи муу санаалал ингээл байгаад ах юм бол чамаас удасгүй хоолоон дээр ажиллаад хоолоогоо ингээл байгаад ах юм чамаас олигтой юм гарахгүй ш гэж ярьдагс. Тэгээ тэр бас сайхан багш нарын бас зааж суугч байгаа юм чи маш нөлөөлж байгаа л та. Тэр бол ёстой үнэн шүү дээ. Ер нь бол одоо чинь бид нар чинь арга хэмжээ хөтлөн те. Тэнгүүд нэг сүүлийн үеийн шин залуу зарим уран бүтээлчтэй шүү дээ. Ерөөс нэг
зэрэгтэлтэйгээ үзэгчдтэйгээ тийм ээ харьцаа байхгүй өөртөө л харизм байхгүй өөртөө баг зарим дуучид бол баг үгч хийхгүй дээ гарч ирээ дуугаа дуулчаал баярлалаа гэж буугаа явчихна. Тэгээд ирэхэр чинь нөгөө нэг тэр хүмүүс хүлээж авахгүй байдаг шүү дээ. Яг ингээд манай бич байх шиг харизмтай хүмүүстэйгээ харьцдаг илүү нэгдээд одоо нийлээд өгдөг тийм дууч дуран бүтээлчд бол илүү л их гоё байдаг шүү дээ. Хөтлөгч нарт биднэрт бол ер нь бол ялангуяа тийм харизматай тийм хүнтэй ажиллахаар гоё байдаг шүү дээ тийм ээ. Ой тэр чинь одоо миний хувьд тэгж санагдаад дээ. Одоо ингээл ямар нэг арга хэмжээ одоо баяр ёслолын үйл ажиллагаанд бол зөндөл болж байгаа. Тэрэн дээр ирж байгаа артистууд бол за нэгдэд цагаа барихаас ахуулаад хоёрдож тий тайзан дээр сэтгэлээ зарцуулж хөдөлмөрлөх хэрэгтэй байгаа юм л та. За яг нэг юм яг тэрний маш богинохон яг хөө тэр хүний дууран бүтээл нөхөр хийт байж болно. Тэгэхдээ маш богинохон цаг хугацааг тэр богинохон цаг хугацааг зарцуулах гэж ирж байгаа бол тэрэндээ гоё 200 300 тий байлаа тий тэр чинь тэр хүмүүсийн хувьд бол тэр цаг мөч ганцхан тохиох амьдралын мөч нь байгаа байхгүй. Тэр хүн өдөрт 10 газар дуулдагч байж болно. Тэгэхдээ тэр 10 газар болгоны нэг газар болгон дээр тэр чинь дахиад одоо тэр хүн дахиж амьдаар нь одоо сонсох одоо тэр тохиол таарах ч юм уу гүч юм. Тийм үстэй. Монгол хичнээн цөөхөн амтаа гэж байгаа ч гисэн энэ чинь нэг хотод байгаа төрсөн ах トゥ хоёр уулзахгүй 7 хонж байгаа нэг тийм л урбан одоо нийгэмд амьдарч штэ бид нар. Тэгэхээр тэрэн дээр бас илүү гоё хичээгээсээ уран бүтээлчд манаас тэр тайзан дээр байгаа цаг хугацаанд өөрийгөө хайрлаж үзэгчтэй ч гэсэн гоё хайрлаж хүндэтгээсэй гэж би бол боддتي. Одоо ингээд бичвэх тайзан дээр дуулна шүү дээ. Би тэр бол мөн чиг тоглолтын дээр явна. Би чи хөдлөл ахыг зарнах дуулна гэл ингээд дуулчаад буугаад ирэхэд за нэг 3 дуу дуулчаад бууж ирнэ шүү дээ. Тэгэхэд барыг худалчинд цамцын талиад мушгул уус гарахаар хөлс тэгж айгүй хөлөрцсөн энэ төр байдэн шүү дээ. Айгүй тийм өөрийгөө ингээд дайчилж дуулдаг юм баггүй. Тэний дээг одоо бүр ингээд санаанаас гардггүй бүр юм айцтай тайз байв. Хүндхэн тайз. Мэдээж олон л тайз байсан баг. Ямар ч тоглолтын дээр хэрвээ бардаж гарлаа бол чи унтсан унжэна л гэсэн. Бардаж гарлаа бол чи унжэна л гэсэн. Чи тэр хүн болгоныг одоо уран бүтээлч хүн бол тэгээ ирсэн үзэгчж болгон чи өөр байдаг тий. Өөр амьсгалтай. Чи дандаа давтагдаад байна гэж байхгүй шүү дээ. Уран одоо үзэгчд болгон ингээд солигдсон өөр хүмүүс байна. Тэр болгон дээр гаргаж байгаа үйл хөдөлгөөн болгон чинь болгоноо чи тэр ирсэн танихгүй хүмүүс байсан ч таньдаг хүмүүс байсан ч тэр бүгдээ яг л тулт үзүүлэх хэрэгтэй. Тийм болохоор гарахах болгондоо дандаа имэлтдэг. Айгуу сонио. Тийм цаанаас нэг тийм ингээд имээгддэг чинь ямар юм дээр имээдэг. Яг гараад ирсээ дараа нэг номероо үзүүлсэн дараа ч юм тайвширдаг ч юм арай гавуулдаг тий. Гарахаас нь бардах. За ингэж байвал та гэл чамаа чи бол нэг жоохон тийм юу байж гинэ л гэсэн юм жоох. Буруул болох гэдэг тийм. Ер нь уран бүтээлчдийн хувьд гэсэн надад нэг тэгж ярьдаж бүгдээрээ гарахаас өмнө за ингээл дандаа бүгдээр л айцтай л тийм яг тийм л байдаг шүү дээ. Ингээл тайзны ард ингээл мазарч байгаа шууд гарчгаар алдчихдаг ч юм уу. Тийм шүү дээ. Сайн бэлтгэлтэй ингээд яг гоё ингэж яаж яагаад хүн болгол тэгдэг үстэй тайзцахаас өмнө заримдаа бүр тэмцээн урд хүртэл тайгаас өмнө бийцмаар санагдаад байдаг тохиолдол байдаг гэж ярьдаг ч бүр нэг бодож тий. Тэгэн гутаа гарчаад оодоход болцсон байдаг ч юм. Цаанаасаа тийм нэг мэдрэмжийг бас тайз гэдэг чинь бас том асуудал шүү дээ. Тэр чинь одоо хувийн сэтгэл зүйд бас өөрийгөө бэлтгэсэн байх хэрэгтэй. Тий. Тийм байдаг байхгүй. Таны дөөртөө хэрэг ярилцдаг төрлийн юм байна. Маш их ярилцсан оо. Одоо яах ёстой, ингэх ёстой, тэгэх ёстой. Би ер нь өөрөө жоохон тийм нэг юм хэтэрхий нэг юмд одоо төвлөрөхлөөр их ач холбогдол өгч бүх зүрхсэлээ зориулж юм хийх гэж хичээдэг. Тэгэхээр тэрийг заримдаа бас нэг хүмүүст байнга ойлгуулахдаа дэрэгдэх хүмүүсээ залхаачих гээд болдгоо. Тэгэхээр өөртөө их ярих, өөрийгөө бяцлагах. За чи одоо ингүүл яаж जैन, тэгүүл яаж जैन гэж бодох, шүн босож суух. Их сонирхон шүү дээ. Бас нэг юм за одоо ингүүл яа дээ, тэгүүл яа дээ. За би зарим тайзан дээр жоохон алдаа гаргалаа гэхэд тэрийг бодох. За энэ дээр би тэрэн дээр тэгсэн шүү, ингэсэн шүү. Тэрийг тэг дахиж үзүүлж болохгүй шүү. Одоо чи яг энэ үг хэллэгээ бас жоохон өөрчлөхгүй бол чи юм байгаа юм байна, тийм байгаа юм байна гэл дандаа л тэгж тийм бясалгаж бодож идэг тийм сонир төрөл хэлгэн л дээ. Өөртөө их тулж шууд ярина ажил нь ерөөс. Магадгүй одоо та хит дуу хийсэн байгаад идэг. Яг ингээл одоо хүн ингээ одоо ганцаарцсан мэдрэмжийг авдаг штэ. Яг тэр үед магадгүй за миний дуу нь бол надад
ханиулах юмдаа ч юм уу. Тийм мэдрэмж төрж ивэ танд. Яг одоо ганцаардсан мэдрэмж. За тийм ээ те. Би амар сонин нэг юм хэлэх үү. 2007 онд ахиж бид улмааргүй байна. Дуу цацсныхаа дараа би 3-4 сар гэрээсээ гараагүй шүү дээ. Нэг ч гараагүй. Нэг ч тоглолтод очиагүй. Айгу сонин. Яагаад би ч хэлж ирсэн те. Ерөөс гараагүй. Би ингээд ерөөс яагаад гэсэн нэг тийм яг дуу нь айгүй их явж эхэлсэн. Тэгээд одоо нэг өөрийгөө одоо юу гэж бодсон юм бол их вакуумжиж эхэлсэн. Яг тэр нэг юм сонин одоо нэг тийм гэрээсээ гармааргүй ч юм шиг нэг тийм сонин мэдрэмж надад төрж. Тэгээд одоо би яах ёстой бол дараачийн уран бүтээлийг ямар хөө маягаар хийвэл ийм болох уу, тийм болох уу гэдэг их айгүй тийм нэг юутай. Одоо ингээл зүрсэн машин болгонд яваал дэлгүүрээр орох болгонд явдагч гэдэг юм ингээл бүр ингээд тийм айгүй тийм бүүн болж эхэлсэн л дээ. Тэгэн гут тэр нэг юм сонин мэдрэмж надаас ерөөсөө салахгүйсэн нэг тийм. Тэгээд аяанда дараагийн уран бүтээл таа тэгэл мэдээж ажлын шалгын шаардлага гарч гэдэг юм өөрийгөө ингэж яаж гарч ирсэн. Нэг зарим хүмүүс сонсоход бол их юм өсвөртэй энэ одоо гэж бодох л байна л та. Тэгэхээр би бол ерөөсөө шинэ жилээс хойш би баг 2-3 сар хүртэл нэг ч удаа гэрээс гарахгүй. Өөртөө ярилцаал. Одоо ингэхүүд их одоо яавал дээр үнэ тэр ихэд ийм сонин. Тэр тэгэхэд л ганцаардсан мэдрэмж гэдэг юм эсвэл ганцаар өөртөө ярих ч гэдэг юм. Дараагийн одоо яах вэ, ийх вэ? Би яавал гоё энэ нэр хүндээ гоё хадгалж явах вэ? За амьдрал ахгаа яавал гоё дээштүүлэх вэ? Бас нэг тий үнд бас нэг бодох санах юм. Өөртөө нэг орон зай үлдээж юм л да. Тим хүм маягаар бодож тэгээ цаашаалаа гэвэл ирч хүчтэй байрсан баг л та. Тэгээ ер нь бол 22 жилийн хугацаанд бол за хүнд хүрсэн ч бай, хүрээгүй ч бай. Юу дуу уран бүтээл таслаагүй штэ. Зогсоо заггүй юм хийжсэн. Заавал жилдээ нэг 40 гаруй дууны клип видео хийсэн байт юм байна. Тэгэл одоо би даган синглүүд гэж ярьдэн штэ. Сингл дуунуудыг маш олноор хийсэн юм байна. Тэгэл ер нь бол уран бүтээлүүд аль болох одоо чанар чансаагаа сайжруулах гэж аль болох хүрээлээ бас нэг жоохон олон төрлийн уран бүтээлчтэй харьцаж үзэх гэж олон одоос юмдыг хийж үзэх гэж үзсэн л дээ. 22 жилийн хугацаанд бол мэдээж бүр үргэлж дахиж би дурламааргүй байна гэдэг дуу шиг бол байх ямар ч боломжгүй байхгүй. Харин эн чинь тэгсэн мөртлөө тэрийг давахын төлөө л одоо харин яаж хийх вэ? Яавал дээх вэ байх вэ? Тэгтээ дуу уран бүтээлээ. Гэхдээ юм сүүлд ингээд бодоод байгаа дэлхийн уран бүтээлч мундаг уран бүтээлчдүүд ч гэсэн дандаа нэг юм уу хоёр уран бүтээлээр л цомлогдож явдаг. Ерөөсөө бэстүүд нь дандаа одоо хөгшөрсөн ч гэсэн дэлхийн аль нэг оронд очиод болж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэн гут тэр одоо уран бүтээлч нар ч гэсэн ингээд харахад одоо бүгдээрээ л нэг том тосны уран бүтээлүүдтэй л байдаг. А тэгээ бусд нь бол дандаа дараалагдал ингээд явж идэг. Тэдгөө цом идэх цом гэж явж идэг. Тэгсэн мөртөө заавал нэг дуугаараа л овглогдол явж идэг. Ерөөсөө тэр. А тэгээд ахиж би дурламаагүй буддаг гурвал ямд гэл ерөөсөө заавал ингээд уул нь би олон жилийн дараа гэж гайхалтай дунд хийсэн шүү дээ. Би ерөөсөө маш олон ерөөсөө дуу болгон дээр ажиллаад аягүй олон гой дуунуудыг хийсэн боловч тэр дуунуудаа л овгөлчдөг. Дандаа тэр дуунуудаар овгөлдөг. Ахиж би дурламааргүй нэг бус дуунууд нь ерөөсөө бардггүй гэдэг байна. Тийм би анд. Бүх цаг үед тэгээд бүх цаг үед бардггүй ч барддаг ч байлгүй гэсэн аль болох юу гэдэг нь сонсох хүмүүс нь сонсоод за энэ дуу чи юм болсон байна. Тэгээ зарим хүмүүс нь ингэж хэлдэг. Үгүй тэр чинь тухайн цаг үед гарсан яг тэр нэг юу л байхгүй да. Тухайн үед хэрвээ чи тэр үе чинь сошиал ертөнд байсан бол за уучлаарай. Өдийдөл бүр тэр үе бол бүр аимшигтай байх байсан. Тухайн үед л яг жинхэнэ чанартай буюу эфемер яг захиалж сонсдог байсан. Яг зорж одоо яг л сонсох юмудаа сонсдог байсан. Яг тэр үед гарсан уран бүтээл. Тэр зүгээр одоо хүртэл үнцэнтэй байгаа. Одоо гарч байгаа уран бүтээлүүд дээр өглөө гараад 7 өдрөөр мартах хэмжээний болтлоо. Өдөр шөнөгүй уран бүтээл гарч байгаа болохоор тэр бундаас за чанартай чансаанууд нь үлдээд ингэ явж байгаа маа гэж зарим хүмүүс тэг яригддаг байхгүй. Яа тухайн үеийн одоо FM ч вэ, радио ч вэ, одоо юу гэдэг телевизэн одоо контент ч бүгд эфирийн тодорхой хэмжээнд тогтсон цаг байгаа учраас тэрэндээ таарсан чанартай дуу уран бүтээлийг л одоо хүргэхийг зорилгоос бодлогонд юм. Одоо ч тиймэрээ байгаа. Яг тэр үед бол би бол яг ингээд өсвөр насны сонсогч яг чатаар ингээд дууны чартууд байгаа шүү дээ. Мессежээр нөө дууга захиалдаг. 351-жээр 3 дуу захиалдаг. За. Тэр үед л зүгээр бүр ёо. Тэр чи эхлээд нэг хүн ингээд нөгөө нэг гоё дуу өгж юм гээд тэр миний хувьд бол нөгөө яг нөгөө байнгын нөгөө чартны сонсогч хүн чинь яг таны дуу бол бүр үнэхээр их явсан. Бүр үнэхээр их явсан. Би таны өөр дуунуудад дурталт яг тэр дуу бол миний хувьд бол бүр нөгөө нэг юм харин хэтрэлт гэдэг шиг юм. Тий. Гэрийн маань үдэн дээрч хүмүүс орилолдоо тэр вүүа гэж мэгаал нэг вакуумжуулах асуудал маань тэрж эхэлж байгаа байхгүй хүмүүс хитрхийг сонирхож эхэлж байгаа байхгүй энэ хүн юу яг яадаг хүн нэг яг дуу уран бүтээлүүд яг урд нь бодог гөрөл яамд үйл хайр би чамд чинь гарсан байсан ч гэсэн бүгдээ бас явж ирсэнээс ахиж юу дурламааргүй бүр айхтар юу болохгүй да одоо
давлгаалс нийгэм даяар давлгаалж эхэлсэн. Тэгэл яаж яг нэг химнэл аранжокууд нь аягүй сүртэй хүмүүст тийм айхтар тийм зүрхрүүн хэлэхээр хэмжээний хэлж барьдаг байсан. Тэгээд тэр нэг одоо нэг хүмүүс одоо тэр хуу юм залуучуудад л өстой маш хүчтэй. Бүх одоо миний мэдж байгаагаар за бараг л 12 FM-тэй байсан баха. 12 FM-т солиол явдаг гэсэн чинь тий. Ингээд солиол ерөөсөө ингээд зүгээр солиод. Нэгэн дээр нэхлэл нэгэн дээр. Тийм ерөөсөө ингээд тийм болж эхэлжсэн тий. Тэгэхээр чинь маш их хүчтэйгээр ингэж явж ирсэн. Тэгээд одоо тэгэл сайхан гоё дурсамжтай одоо. Ямар ч зүйл ачлал ихтлгүүр рүү ороод их нэртэйгээ зөв хоёлаа намрын сэрүү орсон хүүрдэг авах гол ороход нэг давхарт нь ороход явж гэн хоёр давхар нь ороход явж гэн. Тэ 50-аад байгаа юм хатаг санаа зовоод 3 4 бүгд нь явж идэх шүү дээ орсон чинь. Яг л тийм нэг тийм юу болж эхэлж байсан л да. Яг л залуучууд одоо гоё хурж илээсэн юм да. Тэгээ тэрнгээр одоо хүртэл овгөлж штэ сайхан л штэ. Тэгсэн жаргал сайхан гэдэг агуу том доочин байна. Одоо Монголын орчин цагийн рок pop хөгжмийн эцэг гэсэн тодорхойлдог юм шүү дээ. Тэгэл байна. Та жагаахын дууг ингээд яг хүүхэд байхасаа ингээд сонссон. Одоо таны чихэнд одоо рок pop хөгжмийн ингээд үр таригдж штэ. Тэр үеэс хойш одоогийн ингээд хамгийн одоо борлуулалтайгаа дуунууд ч юм уу яг энэ рок pop эстрад R&B энэ хөгжмийн урсгалууд ер нь хэр хувьсж байгаа юм шиг санагддаг бай. Өстө Монголчууд бид нар өөрсдөө бас айгүй олон төрлийн сонирхолтой сонголттой хүмүүс юм болов гэсэн мэдрэмжийн хувьд агуу штэ монголчууд бол асар өндөр. Тэгээд дэлхийн аль ч оронд явж байгаа урсгал чиглэлийн дуунууд манад ороод ирсэн л байж байгаа. Бүгдийг нь сонсдог, хүлээн зөвшөөрдөг. За ер нь бол орчин цагийн урлаг бол улам хөгжөөл ингээд явж байгаа бол тэр дунд ч юмсан алдаа оноотой янз бүрийн урсгал чиглэлүүд бас байж л байгаа. Алдаа онооч явах одоо жоохон юм миний ойлгох хэмжээний биш заримдаа бас тэг боловсрол явж гэсэн ойлгох хэмжээний бос тийм дуунууд. Миний одоо жишээ нь би жагаах гэдэг хүнийг яагаад ингэж мундаг хөгж одоо хүндэлж хайрлж биширдэг вэ гэхээр нэгдүгээр яг энэ манай орчин цагийн соёл эрдэнэ гэж хамтлаг, агуу соёл эрдэнэ гэж хамтлагийг дуучин. Аль дээрүүд нарлаг Монгол орн болоод тухайн үеийн гаргаж байгаа одоогоор хүртэл бидний дуулах дуртай залуучуудад сегмент юу өгсөн одоо мессеж өгч чадах вэ? Бид нар хүртэл одоо бахалтайгаар дуулах хэмжээний дууг аль 70-аад онд, аль 60-аад онд дуулаад тэгээд одоогоор хүртэл дуулаад тэрийг бид залуучууд аваа явж байгаа гэдэг. Энэ бол төрмөл агуу бидэрт бол үлдээсэн. Яг тэрэн шиг л бас уран бүтээлж байх хэлсэн гэдэг утгаараа нэгдүгээр би бас сая уран бүтээлүүдээ цагаан залуучуудтайгаа ингэж хамтарч юм хийж байгаа байхгүй. Одоо нэгсэндээ бичүү ганцаараа дуулаад энэ дуунуудаа ингээд дуулаад зөвхөн өөрөө өмчлөөд ингээд байгаад байгаа юм биш. Баг залуучуудад жишээ нь Баяр Цэнгэлийн сонсогч нар миний дууг сонсоод дуулаг. За манай РК-гийн сонсогч нар бас миний дууг өөр юм бүхнээ дуулаг. Тийм үстэй ингээд одоо Синки Амра, Жаз хулан, Офтлоо, нэгэн зүг Тэкоп, Ядам, Наки гэл маш олон уран бүтээлчд орлоо шүү дээ. Энэ уран бүтээлчнүүд хүртэл бүгдээр миний дуудад дуулаг. Яг л тэр дээр байгаа жагаахын одоо үеийн уран бүтээлчид бид нар тийм гоё дуунуудыг өвлөлөд үлдээсэн юм чинь яг тэрнтэй адилхан бид нар ч гэсэн залуучуудтай гоё дуунуудаа дуулаг. Заримдаа нэгсэндээ амдна аялагдсан сайхан уран бүтээл болог гэдэг утгаар ингэж өөр өнцгөөс харуулдаг гэдэг утгаар ингэж яаж байна. Би л тийм утгаар би агуу хүмүүсийг бүгдийг маш их хүндэлдэг. Орчин цагийн урлаг бол угаасаа хөгжин янз бүрийн салбарын дунд бол угаасаа орж ирэх нь ойлгомжтой. Тэгээд би бол одоо өөрийнхөө ойлгодог яг энэ стил жанртаа л үнэнч тэгээд яг энэ одоо дуунуудаараа яг энэ чиг зарчмаараа хідэн нас үртэй дуулж чадах бай тэд үртэл дуулсаар л явах болно ямар ч гэсэн тийм ээ. Тэг л бодож байна. Одоо соёл эрдэнэ дуунуудаас авахвал маш олон хит дуунууд шинжлэгдээд ингээ яг ингээд одоо тэр нэг өв байгаад байгаа байхгүй. Өв нь яг цаг үедээ таарад ингээд одоо л энэ монголчуудын хөгжмийн боловсрол сонсох хэрэгцээ мэдрэмж авах тэр хэрэгцээг нөхөд байна л да. Одоо энэ хүүхдийн дууг өөрчилж дуулаад байна гэдэг нэг бас нэг яриа байна да эсэргүүцэлтэй тулж байна. Та хоёрын хувьд энэ тал дээр юу ямар үзэл бодолтой байгаа вэ? Энд дээр бол за манай бичүү ах бол захим орчинд бас айгүй их уриалга гаргаж энэ дээр бол үзэл бодол айгүй илэрхийлдэг шүү дээ. Би ч юм болохоор ерөнхийдөө нөгөө яг тэ нэг ажиллаас болдг юм уу яадаг юм захим дээр нэг их бичээд байхгүй. Гэхдээ бол энэ тал дээр бит хоёр яг ижилхэн үзэл бодолтой байдаг. Тэр айгүй буруу зүйл байхгүй. Одоо жишээ нь сүүлийн үед нэг захим орчинд хүүхдүүд нэгнийгээ дээрлэж байгаа тий. Тэгэнгүүт тэр тухайн уран бүтээлч хэлээд байгаа байхгүй. Та нар зүгээр югөөдөж хийсэн гэж байгаа. Эцэг эхчүүдэд тэр гудамд гараад хүүхдүүдийн яриг сонсоод үз. Эннээс амар байгаа гэж байгаа байхгүй. Гэхдээ тийм байгаа баах. Гэхдээ соёл урлагийн салбарт ажиллаж байгаа дуу уран бүтээл, кино, жүжиг хийж байгаа энэ одоо уран бүтээлчид нийгмээ
үр хойч дараа дараагийнхаа үеэ соён гээгэрүүлэх үүрэгтэй шүү дээ. Тийм. Би бол тэгж боддгийн үүрэгтэй. Гэтэл эсэргээр бүр ингээд хараал ерөөлийн зааж өгөөд ингээд ирэхэр чинь нэр хүүхдүүд улам л задгаараад байна шүү дээ. Тэгээ нөгөө нэг эцэг эхийн тусгал те хүүхд гэдэг бол яг тийм байдгаа гэдэг шиг аль болох болж игэл тийм баймаргүй байгаа юм. Хараад үнэхээр бас жоохон зүрх шимшрэх, бухимдах, уурлах гэх мэтчил нэг юм сүрэг бодлоод нэгэн дор ингээд төгсөлж ясан л та. Тэр бол айгу буруу. Одоо яг тэр цаг үеэс одоо ингээд үлдсэн байгаа тэр хүүхдийн дуу яг тэрүүгээр нь одоо тэр дууны яг мөн чанараар нь сонсвол надад бол гоё. Одоо чинь соёл эрдэнэ хамтлагийн миний аз жаргалын дуу гэж дуу шүү дээ. Энэ дууг ингээ ямар ч одоо өөрчлөх боломжгүй дуу юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Эндээс юу аль нэг мөрийг аваад өөрчилчүүл тэр үнэхээр бас болохгүй байна. Тэр дутуу мэдрэмж өгөх гээд байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр бид нар ингээд нөгөө нэг өөрсдийнхөө тэр үндсэн одоо чинь таны дууг ч гэсэн өөрчлөөд дуулчвал миний хувьд бол муухай. Миний хувьд бол муухай. Сонсогч мэдээж артист нь бас одоо тэр уран бүтээлч дууны одоо эзэст нь бас тодорхой хэмжээнд хариуцлага яриасаа гэж бол бодогдож байгаа юм. Одоо би нэг юм хэлчихэ. Би хуучны дуунуудыг тийм туулах, тийм бас нэг өөрийн уран бүтээлч шиг болгохч дуулах тийм бас биш. Болж бол өөрийн уран бүтээлд хөрөй гэсэн бодолтой явдаг уран бүтээлч. Тэгвэл Чингис Жагаахын зөвлөгөөгөөр одоо миний ах надад зөвлөөд Сарнай цэцэг гэж сайхан дууг би дуулсан байт. 2015 оных тоглолтын зориулж. Тэгээд би тэр дууг бас нэг эвдэхгүйгээр яг үгийн судалгаатай нотлохонтой ингэж жоохон эсвийн хэмжээгээр дуулж ингэж үлдээ одоо бичүүлсэн байгаа. Бас энэ тоглолтноор дуул. Яг тэрнтэй адилхан ингээд хэрвээ дараачийн залуучууд үедээ дуунууд нь үлдээх ч бол яг тэр үгийн яг хэвээр нь одоо нэгсэндээ өөрчлөх биш. Үг аялгауг нь бас яг ийм байсан шүү. Чи зохиогч гэж хүн байгаа шүү дээ. Яг анх тэгж бодож лийсэн бэл. Яг тэрийг бодож ингэ хийдэг байх хэвээр. Нэгдүгээр, хоёрдугаар урлаг соён гээгэрэх ёстой юм уу үгүй юм. Энийг бас маш одоо ярилцах ёстой сэдв болчиход байгаа. Одоо сүүлд нөөжийнхөөс дугарлаа. Би юуны өмнө дуурж ил байсан. Өөрөөлө гаргаж ил байсан. Намайг маш олон дайснуудтай болол хүмүүс орж ил уурлал. Урлаг бол ингэх ёсгүй, тэгэх ёсгүй. Хүн бол өөрийнхөө сэтгэмжээр ингэх ёстой ч гэдэг юм уу. Ийм хүмээгээр их яриад байх юм байлээ. Соёл үргийн асуудал урлаг бол соён гээгэрэх ёстой салбараа гэж заадаг. Тэгвэл нийгмийн одоо нийгмийн одоо ингээд нийгэмд зөв сайхан уран бүтээлийг түгээж явах тусмаа зөв сайхан урлагаас маш олон гоё мэдрэмжийг авдаг гинэ. Хүмүүс ер нь тайтрал одоо хайрлах, дурлах, дурсамж одоо сэтгэлгээний болоод бүхэл гоё таашаалуудаа урлагаас авах хэрэгтэй. За бүр ганцаардлаа урлагаас авна. Бүр одоо ингэ сонсож одоо уйтхар гуньгаа урлагаас авна. За харуусал гомдлоо урлагаас сонсож тэрнээс ингэж авна. Хараал ирүүлээ биш шүү. Яг энийг бол сайн бодож уран бүтээлүүдэд хийхгүй бол хүндний анхааралд орох гэж байгаа юм шиг үний л анхааралд орж ивэл юу ч хамаагүй хийдгээ бол. Тэрнээс чинь болоод энэ залуучууд бол маш буруу бүлэгтэн үе бэлдээд байна гэдээ би бичсэн. Маш буруу үе. Одоо тэр буруу үе чинь одоо энэ сошиал ертөнцид би энийгээ одоо хүнийг хайрлах биш. Хүнийг хүндлэх биш. Багшигаа хүндлэх биш. Чамайг хүндлэх биш. Чамаас ганц үг сонсох чадахгүй. Чи нэгс хүмжлээ нэг үг хэлэнгүүд одоо юу гэдэг нэг ийм үе бэлдээд байна уу та гэж харуулсалтай юм харагдаад байна. Тэгээд анхааралд орж ивэл юу ч хамаагүй хийдэг ш. Зүгээр сайхан гоё илэрхийлсэн шүүмжийг зөв утгаар шүүмжсэн дуу хоор хийж болно ш. Харааж ирэх биш. Энэ тал дээр яг ийм байр суурьтай байдаг. Энэ байр суурь дээр ээж байх бол бид гэж боддог. Яг нөгөө урлаг бол багж юм. Энэ багжийг ямар нэг мал адуус биш. Яг хүн л хэрэглэж байгаа. За үнд тий. Төлөвшсөн хүн энэгээр зөв хэрэгжилж чадна. Тэгэл байх тий. Гэдэг байгаа штэ. Одоо нөгөө хамгийн хэцүү нь бидний нүдэн дээр нөгөө үр дүнгууд нь харагдаад байгаа байхгүй. Одоо жишээ нь өнгөрдөг 100 гэтэл стадионы хэмжээний том тоглолтын дээр өсвөр насны залуучууд нэгнийгээ гэмтэх тий. Ингээл байж шүү дээ биз дээ. Ингээл орцон дотор нэгнийгээ дээрлэж ингээл. Энэ болгон чинь юунаас үүсээд байгаа, ханаас үүсээд байгаа гэдгийг бас бодох ёстой болов уу гэж би хувьд алга бодоод байдаг. Дээрэс нь эцэг эхчүүд ч гэсэн одоо энэ нийгэмд сошиалд өр хүүхдээ алдцсан явж байгааг бас мэдхгүй анзаарахгүй явж байх вэ тий. Хүүхдтэйгээ тулаад бас нэг за яаж энэ өнөөдөр юу болов чи найз чинь хэн байна? Чиний хамгийн дотны найз хэн тий. Тэрний ядаж асуучдаг хэмжээний байхааргүй бол одоо бид нар гэртээ ороод ч гэсэн ингээл одоо гурлаа өөр тийш хараал суучдаг ч юм уу тий. Нэг нь уцаа хол, нэг нь зурагт үзэл, нэг нь компьютер тоглоод ч юм уу эсвэл өөр юмгээ тий хоолнд хийгээд ч юм уу. Ийм нэг юм одоо бүр юм анхаарлаа бүр алдах хэмжээний нэг юм
технологийн дунд л байгаад байна л да. Тэгэхээр бие биендээ сайхан илүү хайртай байх юмсан. Яг үнэ. Таны дуу бол ингээл чамаа гэсээр гэл ингээл нэг юм уянгийн ингээд тэрж орж ирж байгаа шүү дээ. Амьдрал дээр та ер нь хэр романтик хүн бэ? Маш их романтик хүн шиг. Бас тэгэл яг нэг хайрлсан хүнээ бол одоо тултал нь хайрлах юмсан, бүх зүрхсэлээ зориулах юмсан. Тэгээд ерөөсөө нэг тийм итгэсэн найзсан хүмүүстэй бүх итгэлээ зориулдаг. Ерөөсөө яг л тийм хүн шиг л. Хүний араар одоо нэг хүний итгэлийг алдахгүйсэн л гэдэг их тийм юутэй зарчимтай. Энэ гэр бүлийн хүмүүжлэл байх л төө. Манай өөс эхээс 11 үлээ бага нь олон ах эгч нартай. Тэгээ тийм болохоор багаасаа ер нь тийм үнийн шудраг байдлыг зааж сургаад өсгөцсөн. Ээж маань эмч хүн, аав маань жолооч хүн. Тэгээ ерөөсөө манай аав ээжийн хүмүүжил ерөөсөө удам сайт гэж ярьдаг шүү дээ. Удам сайтай хүн ямар хүнийг хэлдэг? Ер нь баян дарган хүнийг хэлдэг юм уу? Ям боловсралтай, мэдлэгтэй хүнийг хэлдэг юм уу? Эсвэл одоо хүнийг хүндэлдэг, ах дээдсээ хүндэлдэг, найзлагтуудаа хүндэлдэг, үнэн шудраг хүнийг хэлдэг юм уу те? Тэгэхээр нэг гэр бүлийн л хүмүүжил байх гэж боддгийн. Тэгээд яг тэрнгээрээ л одоо хүмүүжил явсан. Өргөдүүд ээжс бас тэгж хүмүүжүүлэхийг хичээдэг. Хүн л бэлтгэх ёстой л гэж боддгийг Монгол хүмүүс Монгол хүнээ л бэлтгэх ёстой гэж бодож явдаг шүү дээ. Удам сайтай гэхээр хүмүүс нөгөө тэр нэг бас жоохон буруу зүрх ойлгосон хүмүүс ч байлаа, зөвөр нь ойлгодог ч хүмүүс ч гэдэм билээ. Баян хүн гэж ойлгосон байхгүй. Баян хүн биш шүү дээ. Сай дарга нарын хүүхд бол тэр удам сайтай гэж ойлгож болохгүй шүү дээ, бас. Удам сайтай хүн манай ах эгч бол тэгсэн. Настай ах эгч нар маань хүнд ер нь одоо тийм гай тэр болохгүй. Хүнтэй хамтарч ажиллаа сурцсан. Хүнийг ойлгодог. Хүнийг боддог тийш тэр байхгүй өөрийгөө бодоод байдаггүй өөрийгөө бодоод байдаг зөвхөн би биш бид юм аа гэдгийг харцсан хүн бол удам сайтай. Тэгээ энийг ингээ бүр цаашлуулаа бодсон чинь зүгээр нөгөө нэг эмпати л байгаа байхгүй юу. Бусдыг ойлгох тэр сэтгэлийн одоо тэр нэг юм байгалийн өгдөл гэх юм уу. Тэр нинжин сэтгэл бусдыг бас хайрлах сэтгэл бусдад ингээд яасан юм өгөөмөр байх, юм хуваалцаад идчих чаддаг төрлийн байх чинь л ерөөсөө тэр нэг юм зүгээр байгалийн хууль байгаа даа. Нэг талаараа бол одоо маш энгийн байгаа байхгүй юу? Тийм. Одоо жишээ нь монголчууд ч айл нүүж явахад урд нь сайхан цагаа хэдийгээ бариад тусч авах. Энэ чинь монгол хүний одоо урд баримтлах хэвээр одоо болон чанар байхгүй да. Энэ бид нар ингэж л хүмүүжсэн гэж боддог юм. Энэ ээж би бол дотроо яг танихгүй байлруу тэгээл одоо ингэж гэдэлтэй жоохон байсан л тэ ойлгохгүй тэг ингээл ээж ингээл бүгд тэр ингээд цагаан цайгаа бариад аруул эзгийгээ сайхан савсуул ингээд хийгээл ингээд нүүж байгаа айлыг тосоол очдөг байсан. Яг энэ тэр одоо чанар хүмүүс эний чинь л одоо монгол хүн удам сайтай байх, бие биенээ хүндлэх зөвхөн өөрийгөө биш тэр хүмүүсийг ойлгож гин, хүндэлж гин, цайныхаа дээжээр ухтж гин. Энэ бол монгол ёстой жинхэнэ монгол чанар чинь л энэ багч. Нүүж байгаа айлыг хэр холоос ирж байгааг нь мэдэхгүй. Цай унд чанах боломжийг нь мэдж байгаа учраас тийм шүү дээ. Бага зүйлээ дэлгээд огтдаг л яг энэ монгол хүний мэс чанар ерөөсөө тэр тийм. Яг одоо бол ингээд нөгөө капиталист өөрөөр бас ингээд зах зээл ингээл яригдчих байна. Гэхдээ бид нар нэгэндээ бүр юуг туслаад дэмэндгүй маа гэхэд торлохгүй байхад бас. Тийм шүү дээ. Хүн болгоны хийж чадах зүйл шүү дээ. Тий. Одоо л ийм болцсон ба шүү дээ. Биеиндээ дараа болохгүй л амьдрах. Болчихсон шүү дээ. Дараа болохгүй, нэг төв болохгүй, нэг яршиг болохгүй тэгэл тэгж л одоо нэг хотын соёлд тэгж л амьдрал одоо болох юм уу да? Тийм л болчиход шүү дээ. Авсан бол үг тий. Тий, авсан бол үг болсон тий. Одоо ингээд боддог байхгүй юу? Нөгөө наадмаар ингээд жишээ нь айл болгоо ингээд хонь гаргадаг шүү дээ. Торхгүй их гээл. Тэгэл гоё байдаг шүү дээ. Нэг гиз чанаал тий. Тэгэнгүүт нөгөө цаахалтай айл руугаа гизснийхаа одоо юунаас нь дээжи нэг саунд хийж өгвөл явуулдаг шүү дээ. Одоо ер нь тэгдэг айл байдаг болоо да баг байхгүй болсон. Байхгүй байх. Тийм одоо гаргаж байгаа ч айл байхгүй баг. Тэгээ одоо зүгээр нэг гиз аваад чанаж за мэдгүй хажуудлын айлд амьсуулдаг хүн одоо хажуудлын айлд ямар хүн байгааг мэдгүй баг. Мэдгүй шүү тий. Яг тэр бол өмнөх одоо тэр орон сууц одоо тэр гудам бол яг нөгөө цуг амьдраадсан бохоо. Нийтчтэй яг л мэддэг те би нэгээ. Манайх давсгүй байх боломжийг хүн болгон ойлгодог. Тэ. Тэгээд тэрнийг хуваалцчихдаг. Дээрэс нь бас тэр байрнууд ч бүр ингээд төмөр зам ийм байр тэ. Багш нар ийм байр гэдэг ингээд бас бүр ингээд нэг ажлын хамт олон шахсан хүмүүс нэг орцонд байдаг. Тэрүүгээр ч илүү татсан байсан байж магадгүй. Одоо болохоор хүмүүсийн яг анзарж байгаа юм за доотлынхаа айл руу нэг чимэм гарахгүй нэг төчгөхгүй байчихсан. Чимээ гаргуул торгуулна зөрчтэй 100 мянган цаас. Бас тийм те. Би ингээд нэг орцондоо байгаа үнтэй мэд
мэддэг үү та хоёр? Мэднэ. Тавсан одоо сайн байна уу Сайн байна уу гэдэг. Тэр хэмжээнд байхтал баг Бараг л юм уу да. Тийм шүү дээ мэддэг устай тий. Одоо ямар ч манай орцонд тэр айл байдаг. Тэдний тийм хүн байдаг гэдгээс мэдчихийдэг байх хэрэгтэй байгаа шүү дээ. Ерөнхийдөө ер нь тий. Нэг бас нэг орцонд байгаа хөршийн бас нэг юм байх хэрэгтэй тий. Тэг чинь гоё ихтгэлцэл юм явагдаж шүү дээ. Бас хөршийн холбоо гэдэг шиг тий. Тэр нөгөө нэг авсан болов гэдгсэн чинь хүнд мөнгө зээлчээд за үнэхээр найзд нь ийм асуудал гарлаа гэд өөрөө бараг гуйжсэн уу хоёр. Байл байх тийм байна шүү дээ. Юу өгөх болохоор үгүй юу л авах болохоор тэр юм чинь айгүй айхтар юм ярьж байгаад авчтан тэгээ сүулд нь би өөрөө буцаж авах болохоор хамаг амьдралаа ярих хэрэгтэй бол тэгээд айгүй төвхтэй. Өөрөө нэг гуйсан үн болж хувирчих гад бүр тэр мэдрэмж бас чанга шүү те. Чангаж багч. Айлгах. Таны яг одоо магадгүй одоо хийсэн дуунуудаа би дандаа чанартай байлгахыг ингээ хүсдэг гэдэг чинь шүү дээ. Яг энэ дууны маань мэдрэмж таныг одоо яг үе үеийн одоо тэр YouTube-с бичүүгээд хайгаа сонсож байгаа сонсогчдод энэ дууны маань мэдрэмж намайг илэрхийлэх болов уу гэж онцлогтой байна. За бүгдээр нь л хайртай шүү дээ би. Бүх дуунуудаа тий. Бүх дуундод таны дуу хоолой мэдрэмж таны уран бүтээл чинь характер шингэсэн байгаа л да. Бүр ингээд рандомоор нэгийг хаагаад олноо гэвэл тэрнийг та аль дуу гэж хэлв. Олон жилийн дараа гээд нэг дуу гаргасан юм а. Би 2 жилийн өмнө. Олон жилийн дараа гээд. Хайрын тухай дуу, эмзэг хайрын тухай дуу. Тэгээ энэ дэр маш их одоо зүрхсэлээ шавхаж ажилласан. Клипний зураг авалтын хувьд ч бай, микс мастерингийн хувьд ч бай, хөгжмийн найруулгын хувьд ч бай. Тэ? Үнэхээр ач холбогдол өгч ажилласан. Тэгээ энэ дууны дуугарлалтын хувьд чинь хоолоо наашилчлаа, цаашилчлаа, за ингэчлээ, тэгчлээ гэдээ бүр нэлээд ингэж ноцолж гаргасан энэ уран бүтээл. Энэ бас зураг авалтын хувьд, клипний зураг авалтын хувьд ч гэсэн нэлээд их явж одоо нэлээд олон сайхан жүжигчид Монголын хайртай одоо энэ цаг үеийн сайхан жүжигчид орд тоглосон. Бас л нэлээд одоо сүүлд миний гаргасан уран бүтээлүүдээ миний чанар чансааг нэлээд шавхсан уран бүтээл болсон. Тий. Би одоо тэрийг одоо хамгийн сүүлд гомдолч хэлмээр байна. Өөрөө аялгуун чих гоё. Манай Аран зах аялгуун хийсэн. Үгийг манай Соёнбо бичсэн тий. Тэгээ бас нэг амжуулах гэж. Ер нь бол дууг харахад ингээд зохиоход ингээд бичүүлээд ингээд дуулаад клипт нь маш амархан юм санагддаг боловч миний хувьд л нэлээ миний хувьд ч вэ уран бүтээлч хүмүүсийн хувьд ч вэ. Ер нь нэлээх цаг зав, хөлс, хүч, хөдөлмөр, сэтгэлгээ бүх зүйл ордог шүү дээ. Ер нь маш олон ганцхан бие биш одоо маш олон баг л ажилтдаг дөө. Бяцхан хэмжээний кино хийж байгаа юм шиг л болдог гэсэн. Тэгээд хамгийн гоё нь одоо тэгээд тэр гол нь бас сайхан юм да. Тэгээд ингээд би тэрэндээс харамсдаггүй. Ер нь уран бүтээл гаргаад ингээд гарахад сүүлд нь YouTube гэж байж байгаа бол за ингээд юу байж байгаа бол 10 жилийн дараа 20 жилийн 30 жилийн дараа миний хүүхдүүд ч гэсэн манай аав, манай өвөө, манай тэр, манай ах ийм гоё юмуд ингээ хийж хийжээ те. Тэр гоё мэдрэмжийг бас тэдэн жилийн дараа заах. Залуу байхдаа ийм байж байгаа гэдэг. Тэгэж бас харах төлөө бас чанар чансаатай юм хийгээд үлдээчихсэн гэдээ би сая ярьсан шүү дээ. Тэгэж бодож бас юмудаа хийгээд үлдээгээд бүх юм архивлаад одоо YouTube-д ч юм уу. Одоо бидний хувьд л архив болоод YouTube л болчихлоо шүү дээ. Тэгээд YouTube дээр л бүх юм архивлаад оруулаад үлдээдэг. Тэгээ өөртөө ингээл хадгалдаг. Тэгэл ингээл хийгээл явж байгаа. За тэгээд энэ цаашдаа ч гэсэн бас гой уран бүтээлүүдийг бол ер нь төлөвлөсөн ажлууд бол байж байна. Бас нэгэн сайхан хуучны уран бүтээлээ сэргээж дуулах гэсэн бас нэг бодол байна. Бас нэг сайхан орчин цагийн нэгэн бас нэг энэ цаг үед бас юу яаж байгаа бүүн болж байгаа нэг уран бүтээлчтэй хамтар дуулах гэсэн бодолтой байж байна. Гэх мэтчлэн дараагийнхаа уран бүтээлийн санааг бол ингээл өдөр болго ингээл бодоол ингээд бясалгаал явж идэг тий. Яг одоо манай подкастны одоо уран бүтээл төрж байгаа хүмүүсээ сайхан дуулуулдаг. Подкаст тахгүй. За сонсож байгаа хүмүүс маань одоо хизээд болох гэдэг ингээд хүлээж байгаа бах. Яг энэ цаг өмчид бас хоёлоос бодоггүй уруулын хамт гэл ярьлаа шүү дээ. Энэ дууг бас яг одоо бид бүхэнтэй хамттай байгаа тэр хүмүүст зориулаач гэж хүсэж байна. За мэдээж бас нэг бодлын бас гоё юм да. Монголын радиохаа Хөхтөнгөр радио станц гэж сонсдог байсан. Энэ одоо сайхан радио одоо бас подкаст болцсон, нэвтрүүлэг болцсон энэ сайхан одоо дугаарт бас жочноор ороод тэгээ хажуугаар нь дуулах өөрөө дуу хуурын сонсоо сууж исэн тэр цаг хугацаа яг эргээд надад санагдаж байна. Би аюу гоё дурсамж ярэ. Хонь өхөр маландаа явж байхдаа жижигхэн батарейтай аппарат юу радио гэж байдаг гэсэн. Батарей хийж ингэж сонсдог. Том бүдүүн зай тий.
тэр бүдүүн зайтай жижигхэн юм байдаг тийм тэрийг ингээд морин дээр ингээд заримдаа нэг долгио молгоо алдаад гинт тэр чинь айхтар чанга орж ирнэ заримдаа ингээд юу гэдэг ингээд юу сүлж ийн алтан тийм тэрийг яг 12 цаг 10 минутыг бол тэгсэн ядар хүлээгээд ингээд сонсдог байсан. Тэгээ яг одоо тэгнтэй адилхан хүн болгоны амьдрал өөр тэр хөдөө амьдарч байгаа хүмүүс байж байна. Хотод байж байна. Аймаг сумдуудад дээр амьдарч байна. Одоо биднийг сонсоод хотод энэ завгүй амьдралын дунд машин дээр сонсоод сууж байгаа ч хүмүүс байгаа. Хөдөө бас радиогоо сонсоод сууж байгаа ч хүмүүс байж байгаа. Одоо бүхэл юм ингээд гоё дэлгэрэнгүй болчлоо ш тань бод уурдны бодвол те. Сонсоод байж байгаа хүмүүст бүгдээрэнд нь одоо ганцхан гоё юм хэлээ. Тэг хүн бол юм маш гоё хөдөлмөрч, мөрөөдөлтэй, үнэнч, тууштай, нэг юм зорьсон бол зорьсон зоригтой үнэнч, сайхан найз нөхдөдтэйгээ итгэл өгдөг, найз нөхдөдтэй урам өгч чаддаг, одоо гэр бүлтэй одоо тий одоо үнэнч байгаад ингээд энэ нэг зорьсон зоригтой үнэнч байж чадах юм бол бас хүн бас зорьсон зориг руугаас ингээд одоо тэмүүлтэй байж чадах юм бол цаанасаа ингээд амьдрал өөрөө бас ингээд шагнадгийм шүү. Тэгээд одоо намайг үзээс сууж байгаа залуучууд маань ч гэсэн үзээд бас нэг та ингээд гутарч шаналж ээж болно. Ер нь ингээд шаналж ингээд ямарваа нэг юмнээс болж заримдаа нэг тийм тохиолдол залуучууд байдаг. Ерөөсө тэр бол зүгээр амьдралын зөв жижигхэн ингээд цаад тэрийг давж гараад явхад бол танд бол давах алхамнууд бол өчнөө байгаа шүү гэдгийг бол хэлж одоо уриалах гэсэн юм аа тий. За тэгээ будаг гурвын хамтыг яг хуучин хувилбараар нас нэг чад яадан дуул. Яа бас хуучин хувилбараар дуулааг аяг удсан. Одоо тэгээд чад яадан дуулъя. Жохон алдаа оноотой байл уучлаарай. Яг нэг юм залуу бичүү бас сонсож байгаа шүү дээ. Тэнийг бол одоо гэрэл цагаан саран үчийн тэнгэрт гилээ гинэн явсан нас минь мөрөөдлийн дуу тавингалаа натан сормус тавьсан чамайгаа санаад уйлаа нөрө хулжаан үрийг хамтдаа ухтгсан чимээгүй үчийн сараа надтай хансаж хонлоо чиний үгүй юм болж сэтгэл дэвшгэлээ чихэр хүлгсэн нас чинь аргадж намайг уучлаа чиний минь амьдрал жаргалтай байгаасаа Утггүй уруулын амт болборхон чиний хэдүрийг мартахгүй би чиний хэн амьдралд дурсамж бай битгий мартаарай хайртнэ Сориго ночь би чамруу тэмүүлжээ буцааж нэхэхгүй амлан хайраа би өгчээ мөрөгчин дагуулаад хинийч би сонжихгүй мөндөр бороо дурлал чинь хизээч шаналхгүй Утггүй уруулын амт болборхон чиний хэдүрийг мартахгүй би чиний хэн амьдрал дурсамж бай битгий мартаарай хайртнэ Утггүй уруулын амт болборхон чиний хэдүрийг мартахгүй би чиний хэн амьдралд дурсамж бай
битгий мартаарай хайртмээ на битгий мартаарай хайртмээ Дочмичүү бодоггүй уруулын амт дууг хүлээн авлаа. Ойлгоорой гэж алдаа оноотой явсан. Би бүх зүйлд их талархдаг төрлийн хүн гэж өөрийгөө боддээ. За. Тэгээд яг таны дуу ингэ сонсчаал ингээл гэртээ ингэ талчаагаад байдаг байсан үедээ яг ингэ эргээд очлаа. Яасан гоё. Тэгээд та ингэ эрд ингэ урд дуулчихсан. Чигээ тэгэхээр бүр гоё шүү. Бүр гинэн одоо. Гү тийм шүү дээ тий. Тийм шүү дээ ингээ бүр ингээд тийм л гоё үед яг энэ урамтлууд гарч исэн. Тэгээд одоо хүртэл ингээд хүмүүс дуулахад бас л энэ нэгтэг бас сайхан дуунууд хэлнэ гэж дээ. Данаа миний нэрийг хөөцөлцсөн тий. Тэгэл ерөөсөө ямар цаг үед тэр зам үеийнхэн дээр очиад дуулахад бол бас л энэ дуу дуулахгүй бас л явуулахгүй. Тэгэл нэг ийм л байдаг. Тэгээд Монгол яриад байгаа сайхан одоо юм хөхтөнгөр подкастераас дууссан даа гэртэй байна. Та бүхэн манаас алдаа оноотой дууссан бол ойлгоорой. Тэгтээ урлаг уран сайхан гэдэг чинь тэгж хүмүүсийг яг зөв урлаг хүмүүсийг яг соён гэгэрүүлж байгаа зөв урлаг бол тэгж явдаг юм шиг. Хүмүүс тэгж л хүлээж хүсэж тэрнээс тайтгал авдаг юм биш үү? Тэр нь бол тайтгаруулдаг эсвэл одоо дуу сонсоод бас нэг гомдсон үнэ уучлах ч юм уу тийм мэдрэмж авдаг шүү. Тийм яг дууны үгнээс за энэ маань ингээл юм болоо да гэл те. тийм шүү дээ. Яг тэр нэг юм мэдрэмжийг бид нар өөрсдөө банк цэнгэлж эсвэл өөрсдөө банк торж явахгүй болохгүй юм л да. Ялангуяа одоо энэ сошиаллаас би ингээ айхтай хайртай юмараа бид тэр нь одоо улам л хүмүүсийн энэ одоо хатуу боловч яхад бүгд юм ашиг сонирхол тэр одоо хүмүүстэй ингээ танилцахад хүртэл энэ чамд хэрэгтэй хүн. Энэ тим албан тушаалтан би ийм юмд айгуу дург. Ийм айгуу тэр ямар хамаатай юм. Тэр зүгээр ажиллаа л хийж байгаа юм. Хатан зэрэг ажиллаа хийж, чи гоё ажиллаа хийж, би ажиллаа хийж. Сайхан мэдтэй бас тэг хэрэгтэй гэж битгий найзлаа. Мөн чанарыг олж найзлаа хүмүүстэй. Тэгвэл одоо ингэ одоо хүмүүс бол одоо энэ нэг юм сэтгэхүү, энэ нэг юугээрээсээ болоод нэг хүмүүс одоо би нэг ашиг сонирхол маягтай хараад байгаа юм шиг мэдрэмж төрөд идэх хөөх. би нэг алагчлаад одоо алагчлаа. Тэр чинь хамгийн муухай зам баг. Хүнлэл хүн. Тэр чанарт би аяйгууд орох. Хамгийн гол нь одоо энэ хүний хорвоо төрсэн хүмүүс одоо нэг би энийг алагчлаад яах вэ? Би энийг баян ядуугаар нь ялгаад яах вэ? Хөдөлмөрч бус гэдгийг ялга. Тэр энэ л сайхан ялга. Тэгээс юм л тийм үстэй. Тэ энийг одоо сайхан хүндэтгээ цагаан хаалгад хүндлэлийг хүн энэ даваад юу шалах вэ? Хүндлэлийг бол хүмүүс бол гоё л явах. Тэр чамд урам өгөөд амьдрахад чамаа нэг бүр хүнд урам өгч нэг буруутахгүй л хатаа л гэж бодож та бол сайхан хүмүүсийг ингээд. Тэрийг би тийм талаас л би яг тэрийг бол нэг алагчилж одоо чиний сайн хэлдгээр алагчилж тэ хандж байгаа хүмүүст би маш их дургуй да. Ер нь тэгээд би за энэ ч намаа ингэж надтай ингэж ярьж байгаа хүн энэ надаас салаад өөр хүнд бас яг нэг юм хөл юм яриад явж идэг хатаа л гэсэн бодол төрөд идэв шин. Хүний нөгөө нэг нүднээс л харагддаг л да тий. Яа ингээл байдаг шүү. Өнөө. За бид гурч чинь аюултай гоё бодсон дуугаач ярина. Би түрүүний нөгөө тэгээс энэ хүмүүс бас гоё мессеж өгч байгаа хаа хүн бас ингээд сонсоод бас залуучууд манаас ийм бодолтой байд юм байх шүү. Энд чи одоо дандаа юм бас тий юмыг бас дандаа дуугараа гэдэг байхгүй дандаа бас өөр өнцөг талаас нь бас харж идэг юм биш үү гэж ойлголт авч байгаа хаа. Түрүүний нэг асуулт байсан шүү дээ. Ингээд өөрийнхөө дуунуудаас нэг дуу нь өөрийнхөө намайг илэрхийлэх үз ямар дуу вэ гэдээ асууж байсан шүү дээ. Энд дээр яг ахвал олон жилийн дараа гэж хэлж яана л да. Би энэ дээр яг нөгөө нэг хөндлөнгийн зүгээс гэдэг ч юм уу. Одоо бид сонсогчийн үднээс бас энэ хүнийг за ер нь тэр дуу шүү гэдэг одоо нэг хүн болгоны мэдрэмж өөр шүү дээ. Одоо чинь бид тэр бол одоо ингээд 2026 оны 1 сарын одоо эхнээс ахуулаад худалчинд бараг нэг өөр төрөнд орж хамт хонох нь холгүй л явж байгаа. Бүх л зүйл дээр хамтдаа ингээд ажиллаж байна. Тэгээ энэ хооронд нэг зүйлийг анзаарсан юм. Одоо нөгөө найруулга дээр бид чинь ингээд нэг пэргээл гаргачихгүй шүү дээ. Тэр чинь ингээд өчнөө олон хоногийн ажиллаж байгаа. Ингээл энэ дээр нь ингээд тэр дууг ингээд хийгийн явц дундаа нөгөө амьд үжмийн хамтлагтайгаа ингэж бэлтжижсэн аа. Өчтөр нэг өөр өнөөдөр нэг энэ бүр энийг ингүүл гоё болох юм байна. Ингээд задлаа. Ингээд задлаа гээл те. Бүжиг ингээгээл бүх юм дээр ярилцаа явж байгаа. Тэгээ энэ явцад яасан бэ гэхээр би ахын яг цаад мөн чанартай өөрийнхөө дуунуудаас одоо нэг дууг тэр дуунд их дуртай байна гэж анзаарсан. Тэр чинь одоо зөндөө харж штэ ингээд одоо харцсан давтлог яваад байгаа байхгүй тий. Тэгэнгүүт хайртай гэж хэлээч гэж нэг дуу байгаа байхгүй. Тэн дээр яг өөрөө мэдгүй ингээд битээр ингээд ярилцаад байгаа штэ тэгэнгүүт л ах. Байсагээл хайртай гэж хэлээч. Энэ дээр гэл. Дахиад жоохон байж байгаа.
хайртай гэж хэлээч. Энийг ингэмээр байгаа байхгүй юу? Айгүй олон ингээд өөрийн мэдлгүүд гэж яриад байгаа. Хүн анзаарагддаг шүү дээ. Өөрөө нөгөө цэн дээр амар сэтгэлийн ачаа өгцөө. Тэр дуун дээр айгүй акцент өгöd байгаа байхгүй юу? Нөгөө ахиж бийг бол мэдээж ойлгомжтой шүү дээ. Гэхдээ яг найруулгын хувьд болонгоо тэр дуун дээр ингээд надад лаа ингээд 5 6 удаагийн давтамжтай ингээд яриад байгаа. Тэгээ тэрийг би өөрт нь хэлүүг явж байгаа одоо заах гэж байна. Би амар сонин сэдв болж авс тэрнээс. Яг одоо Pearl Harbor гэх кино байдаг лөө. Тийм. Совдэрэг. Совдэрэг. Энэ киног зөндөө үзсэн заяа. Тэгээ хүн болгол үзсэн байгаа шүү дээ. Шилдэг кино юм чинь. Тэгсэн чинь би энэ киног үзчихсэн аа. Үүлэн дун нисэж байгаа юм шиг тэр мэдрэмж хүнд хэрэгтэй юм байна гэж мэдэрч тэгээд аюу сонин юмнаас авч байгаас. Тэгээд тэр мэдрэмж онгоцтой ингээд нисдэгдээ. Тийм. Нисгэж надруу нисгэж. Оо их гоё дуу. Одоо яг ингээд хүмүүс юун дээр байгаа. YouTube дээр байгаа. Нөө дуулахаар тань Pearl Harbor харагдаад байна. Яг одоо надруу нисгэж. Уг нь өөрөө хайртай гэж хэлээч л гэсэн үг байхгүй чи надад хайртай гэж хэлээч. Хайраа надруу нисгэж. Одоо гэдэг нэр гоё утгатхан. Тэгсэн мөртлөө ингээд ийм санаад хөрөөд энэ санаагаа соёнбоо шүлгэн бичиж балхаж байх аян битсэн. Маш гоё. Эхлээд тэр киног үзсэн үний мэдрэмжээр би соёнбоо тэлхэнэ шүү дээ. Соёнбоо найз нь ийм нэг нисэж байгаа мэдрэмж баймаар байна гэсэн чинь ийм дуу юу гэж бохоо. Оргоо. Үгүй. Уянгийн дуу яг ийм сувдын хэрэг юм амар өөр юмнаас юу санаа. Угаасаа тэр нөө эмзэглэлээс л тэгж бодож байгаа тийм шүү дээ. Тэнгууд надад бол тэр бид нар яг тэр кинон дээр чинь одоо хайр сэтгэлийн нөгөө хоёр талаас нь бас нэг хоёр залууд хоёуланд нь хайртай болоод байдаг. Тэгсэн нэг юм хоёлоо гой залуу. Хоёлоо гой залуу байдаг шүү дээ. Тэр мэдрэмжийг авчиж байгаа байхгүй юу? Тэнгууд тэр мэдрэмжийг аваад одоо та нар бас клип үзээрэй. Их гоё бас клиптэй дуу. Аюу гоё кино шиг юм байна. Тэгээд тэгсэн чинь яг тэр ингээл мэдрэмжийг аван готал одоо тоглолтын дээр чинь одоо тэрийг л гаргах нилээ ингээд би наан ингээд бөө бодол хийлээд байгаа байхгүй. За энийг л гоё. Одоо нөхрийг бол би бол бодвол баг нисгэж мэрээд яаж нисэх вэ? Болохгүй болохгүй юм билээ. Нисүүл дээр гэрлэндээ зүгдэж өгөх байлгүй одоо. Ямар ч лээсэн тэр би ингээд тийм сонин юмнаас айгу тийм юу авчдаг одоо мотивац гэдэг шиг сонин тийм мэдрэмжийг авчдаг байхгүй. Тэгээ авч яг тэгж хэлээл би соёнбодоо хэлсэн соёнбо ийм дуу юу гэхээр биш нэг зүгээр яг тийм сувдын ирэх шиг гоё ингээд онгоцтой ингээд нисэж байгаа юм аюу гоё тэгсэн мөр романтик үүлэн дуу нисэж байгаа юм шиг тийм гоё мэдрэмж гэж хэлээд дахилтыг нь үг нь орохгүй эхнийх нь үг нь орж ирчээд надад аюу зохиолгочж байгаа. Тэгээ дахилтыг үг нь ороогүй шүү. Тэгээ балгаах дээр очиод балгаах гэдэг нь агуу юм чинь аялууг нь бичээд би дахилтан дээр дуулчихсан чинь гээ соёнбоо шууд студиудээр нисгэж гэд бицсэн. Энийг бол нэг давтамжтай хэлээд нисгэж надруу нисгэж гэд одоо та бүхэн сонсох юм бол бас нэг тийм энэ чинь бас нэг тийм мэдрэмж. 4 сарын 4-нд ирж нөгөө нэг яг энэ дууг бүр нэг юм найруулгатай гоё үзээрэй. Тэгэж өнө бодоод тэгээ тэрийг хэлээд байгаа. Тэгээд бид тэр яг одоо янз бүрийн талаас нь л ярилцаа дуу хоороос айлх яаж гоё хүмүүс төлөвтэй тоглолтын дээр уянгийн дуу дуулна. Би яаж одоо уянгийн дуу их олонтой юм байна. Бодог гурлын амт чамаглсаар олон жилийн дараа амьдралын амт сая энэ тэр хайртай гэж хэлээч гэдэг одоо маш олон уянгийн дуунуудтай юм байна. Тэгээ тэр дуунуудаа зоргол нүдэн гээл те. Тэр олон дуунуудаа хүмүүсийг ууд байхгүйгээр яавал гоё тайз дэлгэцийг хостуулсан яаж гоё харагдуулсан юмнуудыг хийх вэ гэдэг талаас ярьж шилж байгаа байхгүй. Тэгээл энэ дээр би хэлээд за энэ дээр нисгэж гэдэг дуун дээр чинь яах вэ? Тэгээд дуулаач айгуу тийм өндөр депосон шаардсан дуу байхгүй. Тэгээд дээшээ нилээн дээшээ өнгө авдаг тийм дуу. Тэгээд тэр дууга чинь яаж харуулах гоё юу гэдэг. Ер нь бол тоглолтын дээр ирээд одоо намайг сонсдог тийм бүх хүмүүс бол мэдрэндээ ч яг те тийм ихтгэлтэй юу. Тоглолтын дээр үржээд өөрсдөө тийм мэдрэмж авцгаараа. 25 дуу дуулагдана хэрэг бол үнэхээр нэг хүний 26 дуу байсан те. 26 дуу яжгаад нэг дуу насагдсан шүү. Тэр бас нэг найруулгаас болоод. Ямар ч одоо би физиологтой хүний хувьд л энэ бол ачаал шүү. Биенд ирэх. Тэглээ ганцаараа те. Гав ганцаараа тэгээд хамтлаг биш. Гэхдээ ер нь маш удаан хугацааны зөв поронтой байж иж харин тийм нойр хоолоо бас сайн гадаг шүү дээ. Ядаж нэг инээдэм гэхэд плетэд борлуулах уу бэлтгэлээ хийх үү гэдэг шиг тэгж тэр нөгөө юугээ хадаа сайн зохицуулж байхгүй бол одоо нэрээ тоглоомгүй гол нь тоглолтод ирсэн хүмүүстэй 5 хүн ирсэн ч вэ 50 хүн ирсэн ч вэ 500 ирсэн ч вэ ер нь гоё л дуулалт үзүүлэх хэрэгтэй байс тэ тэр амралтаа маш зөв зохистой байхгүй бол болохгүй угаасаа тэрийг маш тэрийг их бодож
оройдыг 50 байх гэж хичээн. Манай дүү одоо ороо сайхан амар гэхгүй л ингээд бити тиймдээ тэрж стресстэй вэ. Ингээд битэр чинь аль нэг сараас хойш явж байгаа хүмүүс чинь. Зөөл явж байгаа. Ингээд одоо ингээд гараал бас явна шүү дээ. Тийм. Подкастын маань бас өндөрлөх цаг хугацаа ер нь Тийм үү? төгч байна. Тэгээд юун төрөнд бас зорилгыг маань хүлээж авч хүрэлцээрсэн. Тэ одоо Ice-Star production-ы хатнаа олон дуучин бичүү танд бас гүн талархал илэрхийлмээр байна. Манай уран бүтээлчтэй баг хамт олонны өмнөөс бас таны тоглолтод амжилт төсмөр байна. Цаашдаа уран бүтээл бүх одоо үйлс нь гоё тэгш дүрэнд дэлгэрч явах болтугай тийм ээ. Подкаст маань өндөрлөх төгсөн учраас таныг бас дахин нэг дууг одоо бид бүхэнтэй хамтдаа байгаа, сонсож байгаа, дэлгөөнөөр сонсож байгаа, YouTube-ээр үзэж байгаа, зурагтаар үзэж байгаа тэр хүмүүс зориулаач ээ гэдгийг бас хүсэж байна. Баярлаа. Тэгэд манай подкастын нэг брэнд асуулт байгаа. Дуучдаас асууж байгаа. Танаас асууя. Ер нь жоохон фантастик асуулт шүү. Хатнаас ч гэсэн асууя. Хэрвээ та ямар нэг хөгжмийн зэмсэг байсан бол ямар хөгжим шиг дуурах вэ? За сонсголонтойгоор хийл хөгжим гэж. Ойлгомжтой. Үгүй зүгээр одоо хийл. Тэ маш гоё зөөлөн уурж тайвшруулсан хөгжим байх болов гэж бодож байна. Хамгийн түрүүнд тэгж бодож шууд тэгж л бодож. Тийм чинь нэг удаан бодох зүйл бас биш ээ. Тийм шууд тэгж бодож. Мэдрэмжээ Шууд төрж байгаа. Тийм шууд төрж байгаа мэдрэмж. Нэг бодож ер нь бодоод байгаа ч яах вэ? Би бол шууд л хэлнэ. Би өөрөө их тийм нэлээд тийм юу юм баггүй. Ирч хүчтэй гэж өөрийгөө айгу боддог. Хүмүүс ч намайг тэгж л боддог юм шиг байгаа юм. Би өөрөө бөмбөр. Өөрөө л хэмнэл суур те. Яаж ч нэг хөгжим уянгалаг гэхээс илүү би нэг электроник төс тас ийм нэг ирч хүч авсан синематик юм сонсох айгу дуртай юм баггүй. Тийм болохоор ерөөсөө л яалтч намайг илэрхийлэх хөгжим бол бөмбөр юм. Хэмнэл. Nice. Энд чинь бас нөгөө хувь хүнийх нь характерч байна. Бас нөгөө нэг өөрийн бас мэдрэмж байна шүү дээ. Тийм. Сая надад чи шууд ямар хөгжимтэй зөөлөх вэ гэхэд шууд нүдэнд хийл харагдчих. Шууд тэгж л бодож чинь. Шууд л. Ихгүүл ах манай подкастаар орсон байхгүй. За. Тэгээ лимп гэсэн. За. Тийм. Сонирхолтой. Бас нөгөө нэг ийм Гоё шүү дээ. уран бүтээлчийн нэг ийм характерууд байдаг шүү. Таныг яг одоо сонсож байгаа хүмүүстээ нэг дууг зориулаач ээ гэж хүсэж байна. За. Тэгээд мэдээж дахин бас сайхан энэ сайхан подкастт оруулсан чамд болоо танаа хамт олон бүгдээр нь баярлалаа. Тэгээд сайхан тоглолтыг 4 сарын 4-нд хэдүүлээ үзүүлцгээе. Жинхэнэ гал халуун гоё тоглолтыг үзүүлнэ. Та бүхэн бүгдээрээ хүндэтгэн хүрэлцэн ирээрэй гэж та бүхнээсээ хүсэж байна. Тэгээд алдарт ахиж бид уралмааргүй дуугаа. Жодын хатанд дуулъя. Тий. Тэгв. Тий. За. Зүрхний лүгшилт түг зохилно. Зүудний дагин зүг нисчихлээ. Хайртай гэдэг үг хийсчихлээ. Халуун сэтгэл хурдан исчихлээ. Ингрээ товчлоо зүрхэн дараад эндээс бүр холдон одяа. Сэтгэлээ бариад дуруулах хазаад зэмсэмхэн холдон одяа. Чамайг би хайрлаад алчихлаа. Чин сэтгэлд минь чи халчихлаа. Ахиад дурлах хүсэл нурчихлаа. Ариухан хайр минь буурчихлаа. Хайр минь дурлал гихч гашундаснаас дуугийнхэн зүгээр хооллоор явъя. Өөрийгөө тэрвэт зүрхэн дараад салхины айсаар хийсэн одяа. Ахиж би дурлмааргүй байна. Өтгөр хүнийг үлдэмээргүй байна. Халуун зүрхэн ярмааргүй байна. Хамаг сэтгэлээ бармааргүй байна.
зүрхний лugшил түг захилна зүудний дагин зүг нис чиглээ хайртай гэдэг үгүй кис чиглээ халуун сэтгэл хурдан нис чиглээ ингээд товчлоо зүрхэн дараад эндээс бүр холдон одё сэтгэлээ бариад дуруула хазаад зэмсэмхийн холдон одё ахиж би дурлмааргүй байна өдөргөнийг үлдэмээргүй байна халуун зүрхэн ярмааргүй байна хамаг сэтгэлээ бармааргүй байна ахиж би дурлмааргүй байна өдөргөнийг үлдэмээргүй байна халуун зүрхэн ярмааргүй байна хамаг сэтгэлээ бармааргүй байна наран 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 ахич би дурлмааргүй Хүүхдийн радио, хүүхдийн подкасттай хамтдаа байсан нийтдээ сонсож үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн маань зочноор хүрэлцээрсэн эрхмүүддээ бас талархал төвшүүлье. Нэвтрүүлэгтээ бас өөр жиж оролцуулсан танаа хамт олон ч гэсэн маш их баярлалаа гэж хэлье. Бүгдээр нь ажлын амжилт хүсье. Хүүхдийн подкастын маань энэ удаагийн дугаарыг түрээд өндөрлөж байна. Тэгээд мэдрэмж дуу олоо. Тэр онцгой мэдрэмжээ бас хуваалцахыг зорьсон. Уран бүтээлчд болон одоо зочдтой баярлалаа. Тэгээд хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Албан ёсны хуудсуудыг маань дагаж бидэнтэй нэгдээрээ. Тэгээд Хүүхдийн подкастын маань энэ удаагийн дугаарыг түрээд өндөрлөж байна.